Тасалбчийн мөрөлдөн тухайн хүний амьсгал цаад болоод хамар нь битүүрээд аль нэг тал руугаа битүүрх нь штэ. За хамар нь битүүрээд тэг хамар битүүрэлтээсээ болоод одоо нойрг удах, яадрах, толгоо өвдөх, за стрессдэх. За тэгээд амьсгал дутуу байгаад харин зүрх мөрөх, дэлсэх гэдэг ачааллууд өөрт нь тэр дөрвөө одоо хамар битүүрний зовлон ихэр штэ. Тим шинж тэмдэг илрээд байвал ерөнхийдөө бас яах нь хамар таславч мөрөлттэй байж болох нэ. Сайн байцгаана уу. Өнөөдөр подкастын цоо шингийн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. За та подкаста үргэлжлүүлээд үзэхээс өмнө манай сувагт subscribe гэсэн одоо товчон дээр дараарай. Ингэснээр бидний хүргэж одоо энэ бэлдэж байгаа зөвлөгөө танд цаг алгүй очих болно. За өнөөдрийн сэдэв бол маш чухал сэдэв байгаа. За эхний ээлжинд та бүхэн нас нэг тест авъя л да. Бүгдээрээ сайхан ингээд хамраараа гүнзгий амьсгаа аваад үз. За ингээд үзэхээр таны хамраар гүнзгий амьсгаа гүйж давж чадчихна уугүй юу? За ингээд үзэхээр баг дийлэн хүмүүс нь нэг хамар нь битүү ч юм уу амьсгал дутуу авч байгаа мэдрэмж төрж байгаа бахыг тэдгэр хүмүүс манай дугаарыг дуустал үзээрэй. За өнөөдрийн дугаараа сэдэв бол за хамрын тасалбчийн мөрөлт буюу хамрыг одоо хүмүүс хугалсан хамраа өмнө цогчижсэн ч юм уу те эдгээр хүмүүст бол их чухал сэдэв байх болов уу гэж бодож байна. За үндсэн сэдвийн нэр бол хамрын тасалбчийн мөрөлт түүний эмчилгээ урьдчилан сэргийлт гэдэг сэдэв байж байгаа. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол бүр одоо бага насны хүүхдээс эхлээд бүр одоо өндөр настай хүмүүс ч гэсэн бас хэрэгтэй дугаар байх болов уу гэж бодож байна. Хүн бол мэдээж хамраараа амьсгал авж байгаа, амаараач амьсгал авж байгаа. Энэ дотроо бас яг аль нь зөвийн бурууын за энэ хамрын тасалбчийн мөрөлтийн эмхийг бид нэр яаж засах юм бэ гэдэг зөв одоо талын мэдлэгийг танд өнөөдрөөс бид өгөхөр хичээх болно. За өнөөдөр бидэнд болно за танд маш чухал сэдвийг хүргэхээр өнөөдрийн манай зочин Хойморт маань маш их одоо хүндтэй зөч ирсэн байгаа. За асралт мэд эмнэлгийн эмч, хангаах ухааны магистр, чих хамар хоолн тэргүүлэх зэргийн эмч, мегмар сүрэн эмч хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр мегмар сүрэн эмч битээр ярилцах үүднээс маш чухал сэдвүүдийг бас би өнөөдөр бичиж ирсэн байгаа. За эхний асуулт бол ямар хүнийг чих хамар хоолн эмч гэх юм бэ, тий? Тэгэхээр ямар шаттай амьжлагаар сурдیں۔ За мөн таны ажлын туршлага хаана ажиллаж исэн бэ гэдэг энэ талаар хоёулаа бас яриагаа эхлэе. За хамар хоолой эмч гэдэг нь болохоор эрүүл нөгөө чих хамар хоолой судлалын чиглэлээрээ нарийн мэргэжил эзэмшсэн эмчийг чих хамар хоолой эмч гэж нэрлэдэг. За чих хамар хоолой эмч болох дамжлага одоо ямар хэдийн хугацаанд сурч чих хамар хоолой эмч болох вэ гэхээр нэгдүгээрт анхаахын дээд сургуульд 6 жилийг хүний их эмчээр сурч төгсдөг. За 6 жил сурсныхаа дараа чих хамар хоолой нарийн мэргэжлээрээ 2 жил резидент дээр нарийн мэргэжил эзэмшиж сурдаг. За тэгээд 2 жил сураад чих хамар хоолой эмч болох нь. За түүний дараа бол өшөө нарийн сайд, отлог эмч, авдлог эмч, хирургийн эмч гээд өшөө дахиад 6-аас 1 жилийн хугацаанд дахиж нарийнч мэргэжил дэвшлүүд сурч иж одоо нөгөө чих хамар хоолой, мэслийн эмч, чих хамар хоолой, сонсголын эмч гэх зэрэгээр нарийнсдаг. За жишээлбэл одоо 6 жил чих хамар хоолойгоор хүний хэмчээр сураад дахиад нарийн мэргэжлээр 2 жил сураад дахиад өшөө мэргэжлийн ажиллуулахаар гээд нийт одоо хугацаа нь нэг 8-аас 9 жилийг зарцуулж иж чих хамар хоолой нарийн мэргэжлийн эмч болж төгсөж гарч ирнэ. 8-9 жил. 8 жилээс 8-9 жилийг зарцуулж байгаа. За тийм чанга хугацаас шүү дээ. Орт хугацаа хүний хэмчээр сурна, дараа нарийн сурна, дараа дэвшлүүлнэ гээд ерөнхийдөө нэг 8-9 жилийг ардаа орхичээж эмчигдэг чих хамар хоолой эмчигдэг мэргэжлийг эзэмшдэг. За миний хувьд бол 2006 онд чих хамар хоолой нарийн мэргэжлийг төгссөн байгаа. За тэгээд төгсөөд одоо 1-р эмнэлэгт ажиллаж байсан. Мөн дараа нь Гранд Мед эмнэлэгт ажилласан. Дараа нь Асралт Мед эмнэлэгт ажиллаж байна. 2006 оноос хойш одоо 2025 он хүртэл нийт 19 жил тасралтгүйгээр чих хамар хоолой эмчээр ажиллаж байна. За тэгээд яг өнөөдрийн манай зочин бол 19 жилийн туршлага гэдэг бол бас их багагүй хугацаа шүү дээ тийм маш олон одоо тохиолдол кейсүүд олон зүйлийн ард гарсан учраас өнөөдөр бол маш одоо өөрийнхөө үзэжсэн туршлагуудаас ч юм уу тийм танд өнөөдөр маш чухал зүйлийг хэлэх болов гэж бодож байгаа. Тэгэхээр одоо магадгүй бас өнөөдөр эмч болох гэж байгаа хүүхдүүд ч гэсэн өнөөдөр манай дугаарыг үзэж ивэл тийм
багтаа 8-9 жил. Тэгээ энэ ч ахаад магистр, докторгээ сурвал ахаад энэ жилүүд нэмэгдэнэ. Тий, шүү нэмэгдэх. Тий. Тэгэхээр яг одоо өнөөдрийн манай зочин шиг яг энэ ингээ суухын тулд тэгээ олон жилийг зарцуулж ийж ингэж ийм одоо эмч болдог байх нэ. За хүмүүст бас их сонирхолтой байх болов гэж бодод би энэ асуултыг асуу гэж бодод байгаа. Одоо чих хамар хоолой гэж одоо хамтд нь авч үзээд байна шүү дээ. Одоо босод үед чинь одоо зөвхөн одоо бөөрийн эмчтэй одоо дотрын эмч гээд яг дотор одоо яг одоо илэг үзэж байгаа л илэг гээд ингээд дотор зүрхний эмч ч юм уу ингээд салаа авчиж байгаа шүү дээ. Гэтэл чих хамар хоолой гээд 3 эргэтэн тусад нь ингээд нийлүүлээд үзэж байна. Тэгвэл яагаад нийлүүлдэг юм бол тэгээд энэ одоо нийлүүлж онцлоод идэгийнх нь ач холбогдлын таас хэлж өгч. За чих хамар хоолой гэдэг маань хоорондоо ерөнхийдөө холбоотой эргэтнүүд л дээ. Дангаараа одоо чих, дангаараа хамар чин, дангаар хоолой гэсэн юм байхгүй. За чих нь хамартайгаа гуурсаараа холбогдож идэг. Хамар нь хоолойтой залгуур хоолойгоор холбогдож идэг. За нэг нь өвдөхөд нөгөөдөл нь дагаж өргөсөж идэг. Нэг нь холбоотой, нэг нь одоо өвдөхөд нөгөөдхөрөө хүндрэх ийм эрсдлүүд байдаг. Жишээлбэл хамраа одоо өрсөлтэй хүмүүс чихээрээ хүндрэх хоолой хамар залгуур амьсгалын дэзэм халдвар авахад дан хоолой өвдөггүй шүү дээ. Хамар залгуур хавсарч өвддөг гэдэг. Тэгэхээр энэ гурыг одоо дангаар нь салгаж одоо үзэх боломжгүй. Энэ чих хамар хоолой гэж цогцоор нь заавал авч үздэг. Яагаад гэвэл биеиндээ уусч өвч манд биеиндээ тархдаг. Биеинээсээ хамааралтайгаар хүндрэл үүсэх идэрх явц ч гэсэн биеинээсээ хамаардаг учраас заавал чих хамар хоолойг цогцоор нь үздэг. Хамар хоолой эмчнэр чинь тэгдэг үстэй ганц чихийг үздэггүй. Тий. Хамт дандаа үздэг шүү дээ. Чихийг үзлээ, хамрыг үзлээ, хоолойг нь үзлээ. Дандаа цогт нь яах нь цогт нь үздэг. Цогцоор нь үзэж ижил бүрэн онцлогоогоо тавьж бүрэн өвчнийг одоо илрүүлэх боломжтой байдаг. Тийм учраас заавал цогц үзлэгээр энэ үзлэг нөгөө чих хамар хоолойг үзэж явдаг. За тэгээж цогцоор нь авч үзэх шаардлагатай. За тэгвэл яагаад энэ чих хамар хоолой гэдгийг хамтд нь үзээд байгаа юм бэ гэхээр те ямар нэг эргэтний өвчлөхөөр биеийн лэг холбоотой хүндрэл өгдөг учраас бие нэг нь шалгаж иж хамтд нь ингэж шалгадаг байх нэ гэдгийг манай цогцоор нэмжилдэг байна. Тий ойлгосон баг. За тэгэхээр чих хамар хоолойн үзлэгийг та ингэж хийгээд явж байхад нийт одоо таны ажлын туршлага одоогор бол хоёулаа ярихад 19 жил байна. За энэ хугацаанд ер нь яг аль өвчлөл нь илүү ихээр тань ингэж ажиглагдаж харагдаад байна. Яг одоо энэний өвчин чих хамар хоолойн өвчин дээр илүү их ажиглагдаад байгаа шүү гэдээ анхааруул итгэх өвчин таас хэлж өгөөч. За сүүлийн үед болохоор одоо нэг агаарын бохирдол одоо тэгээд цаг агаар эрсдэл уур амьсгал за тэгээд хуурайшилт одоо хотчлт зэрэгээс шалтгаалаад чих хамар хоолой өвчлөл сүүлийн үед бол эрс ихссэн байгаа. За энэ дотроос ерөнхийдөө сүүлийн үед их хамар хоолой өвчлөл ихсэхтэй холбоотойгоор одоо хамрын эмгэг энэ одоо чих хамар хоолой дотроос арай илүү түлхүү ялангуяа хамар бит өрөх хамрын састын өрөвсөл бол ерөнхийдөө их одоо бусад нөгөө өвчлөөсөө илүү давмгай илэрдэг. За манай асралт мэд эмнэлэг дээр ч гэсэн сүүлийн 2 жилийн хугацаанд одоо өвчлөлийн байдлаа зөнхөллөн тохиолдож байгаа хамар хоолой эмгэгүүдээс судалгаа хийж үзэхэд ерөнхийдөө хамрын эмгэг хамгийн нэгдүгээрт чигсэж байдаг. За энэ нь болохоор ерөнхийдөө тэр нөгөө тоошроотой холбоотой бас нөгөө агааржилттай холбоотой одоо тоошроо тэгээд эрсдэс уур амьсгалаас шалтгаалаад хамрын эмгэг нь илүү тохиолдох ийм хандлага сүүлийн үед ажиглагдаж байгаа. Судалгаагаар ч үзэхэд бол ерөнхийдөө энэ хамрын эмгэг, хамрын таславчийн морилт, хамрын өрөвсөл ерөнхийдөө нэгдүгээр байранд чигсагдаж байгаа. Үзлэг дээр ч тэр судалгаагаар тэр тий ерөнхийдөө хамрын эмгэг бол одоо нэгдүгээр байр. Тэгээд 2 3 дугаар байрууд дээр нь дараагийн эмгэгүүд гарсан юм судалгаа гарсан байгаа. За тэгэхээр өнөөдөр бидний яг яригж байгаа сэдв бол яалтчгүй хамрын таславчийн морилт бол байх нь яалтчгүй зөв байна тий. Судалгаа үзлэг хоёулаа баталж байна. За тэгэхээр өнөөдөр хамрын таславчийн морилт гэдэг тал руу бид өнөөдөр илүү ярих гэж шийдсэн учраас эхний ээлжинд хоёулаа хамар гэдэг эрхтнийхээ үүрэг за бүтцийн талаар шийдэлт өгч тий. За хамар эрх гэдэг эрхтний одоо үүрэг бүтцийг ярихад их том сэдв л дээ. Гэхдээ ерөнхийдөө товчхон ярих хэрэгтэй болов гэж бодож ерөнхийдөө товч ойлголцыг өгөхөд хамар гэдэг маань ерөнхийдөө нүүрний төв хэсэгт байрлал наашаа тойж байрлаж байгаа. Хамрын гадна хамрын хөндөгөр тогтсон ийм эрхтэн байгаа. За ерөнхийдөө үнэрлэхүйн мэдрэлийг агуулсан амьсгалын замын эхний хэсэг гэж үздэг. За гадна хамар болохоор хамрын хянга, за хамрын үзүүр, за угуулц үүдвч гэсэн хэсгүүдээс бол гадна хамар нь бүтдэг байгаа. За хамрын хөндийн нь болохоор хамрын хөндийн гол хан таславчаар хамрын 2 тэнцүү хэсэгт
хамрын хөндий хуваагддаг байгаа. Таславч нь болохоор ерөнхийдөө яс мөхөрсөсгээр бүтдэг хамрыг одоо тэнцүү хоёр хэсэгт хувааж байгаа хам. За тэр хамар нь болохоор хамрын хөндийн аргашаага нармаагаар залгуур хоолоотойгоо харьцдаг. Урагшаа хамрынхаа үүдвчээр гадаад орчинтой ингэж харьцдаг. За хамрын хөндийд таславчаас гадна самалдаг гэдэг одоо эргэтнгүүд байдаг. 3 янзын самалт байдаг. Тэгээ доод самалдаг, дунд самалдаг, дээд самалдаг гэдэг. Тэр 3 самалдаг маань өөрөө 3 жимийг үүсгэдэг. Доод жим, дунд жим, дээд жим гэдэг 3 жимийг үүсгэдэг. За тэгээд самалдаг таславчийн хоорондох байгаа ерөнхий тэр хөндийг маань хамрын ерөнхий хөндий гэж үздэг. За хамар дан ганц харагдаж байгаа энэ хамар маань ганц хамартай бас ордгүй. Хамрыг тойроод нэг талдаа 4, нөгөө талдаа 4 ингээ хосоор 8 хөндий хамраараа гарч давж хамартайгаа холбоотойгоор оршдог. За хоёр талын хацрын хөндий, духны хөндий, хурхаан, илхэхийн хөндий, суурийн хөндий гэдэг ийм 8 хөндий, хосоор 8 хөндий байх нь шүү дээ. Нэг талдаа 4. Энэ хөндийнүүд нь хамартайгаа тодорхой нөхс үгийн жимээр холбогдож бас яах нь үйл ажиллагаанд нь бас давхар оролцож явдаг байх нь байна. За тэгээ хамар нь болохоор ерөнхийдөө салс бүрхөвч нь болохоор ерөнхийдөө олон давхраад бортгон тийм учуур эдээс бүтдэг салст нь. За тэгээд намрах учуур гэж байдаг. Тэр нь болохоор нармаар угаач гэсэн юм намрах учуур гэдэг юм салстын бүтцтэй байдаг. За үүрэг үйл ажиллагааны хувьд бол хамар маань ганц амьсгалах үйл ажиллагаа явуулдаггүй. Хамар нь нэгдүгээрт нь амьсгална, хоёрдугаарт нь үнэрлэнэ, гуравдугаарт нь хамгаална. За гаднаас орж ирсэн тоос широг одоо шүүн, чиглэг болгоно. За бүлээцүүлнэ. За тэгээ дээрэс нь ням бактерийг устгах ийм хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. За мөн одоо хамрын хөндий болон нөгөө хамрыг дойрсон хөндийнүүд нөгөө хөндийнүүдтэй 8 хөндий байдаг гэсэн чинь тэр хөндийнүүдтэйгээ нийлээд дуу авиг цуурай тулах үйл ажиллагаа явуулдаг. За амьсгалах үйл ажиллагаа гэхээр ерөнхийдөө хамар маань яг нь дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Гаднаас орж ирсэн агаар ийм хуйлрах хөдөлгөөнөөр хамрын хөндийг дамжаад цаашаа нармаагаар уушгир орж идэг. За нэг хүн хамар нэг бүтэн амьсгал аваад гаргахдаа 500 см куб агаарыг одоо ингээд дамжуулж яадаг гэж үздэг. Агаарыг. За тэгэхээр нь яах нь хамрын хөндөгөөр агаар яах нь дамжих үйл ажиллагаа явагдаж агаараар амьсгалах үйл ажиллагаа хамраар явагддаг байна. За үнэрлэх үйл ажиллагаа гэхээр ерөнхийдөө хамарчин ганц амьсгалаас гадна бас үнэрлэнэ тийм ээ. За үнэрлэх нь болохоор хамрын энэ дунд самалдаг түүнтэй харалтаа таславчин нөө салс дээшгээ үнэрлэхүүн бүс гэж үздэг. Одоо хамрыг ер нь хоёр хувааж үзэх нь шүү дээ. Үнэрлэхүүн бүс, амьсгалын бүс гэж хоёр хувааж үздэг. За тэр үнэрлэхүүн бүсээс доод хэсгийг болохоор яах нь амьсгалын бүс гэж нэрлэдэг байгаа. Тэгээ үнэртэй бодис, одоо дэгдэлттэй үнэртэй бодисыг хүн үнэрлээд за тэгээ үнэрлэхүүн мэдрэлийн эсүүд нь тэрийг нь хүлээж аваад цаашаа дамжуулаад үнэрийг бид нар ялгаж мэдэрдэг байна. За тэгээ амьсгалаас гадна ийм үнэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн хамгаалах үйл ажиллагаа гэхээр яах вэ гэхээр гаднаас орж ирсэн агаарын одоо агаартай орж ирж байгаа тоос ч тийм макро том одоо ширхтэй одоо макро эдүүд нь хамрын одоо үд өвчнөд ус байгаа шүү дээ. Энэ ус нь шүүгдэж үлддэг томууд нь. За микро эдүүд нь цаашаа яваад хүний залгих хөдөлгөөн, хахирах хөдөлгөөнөөр гадагшлагдаж байдаг. За тэрнээс гадна агаар орж ирэнгүүтээ тэр чинь агаар чинь ариу агаар байхгүй байгаа шүү дээ. Янз бүрийн макро бол микро одоо бод нөгөө тоосрог агуулсан агаарыг одоо шүүгээд гэхээс гадна ням бактерийг устгаж яадаг. За тэгэхээр хамрын хөндий дотор нөгөө тодорхой хэмжээний ням бактерийг устгах ферментүүд байдаг. За лизоцим, муцин гэдэг ийм ферментүүдийн нөлөөгөөр гаднаас орж ирсэн одоо бохирдолтой агаар маань ням бактерийг устгаад яах нь цэвэр агаар болж цаашаа дамжиж байдаг байна. Мөн чиглэн мөн одоо гаднаас орж ирсэн хүйтэ агаарыг бүлээсгэж цаашаа дамжуулах юм үр ажиллагаа явуулдаг. Тийм чухал эрхтэн байх нэ. За тэгэхээр өнөөдөр яг бидний яриг сонсож байгаа хүмүүс бол маш хамарч өөрөө маш олон үүрэгтэй байгаа тийм. Бидний амьсгал хамар битүүрх тухай өнөөдөр ойлгоод байгаа бол тийм биш. Бидний одоо коронавирус үеч гэсэн тийм илүү хам шинжин одоо тэр хамрын үнэрлэх тэр хэсэг дээр бас асуудал үүсгээд байгаа шүү дээ. Хүн тэр одоо манайхан мэдж байгаа те ковидын үед юм одоо үнэрлэж чадахгүй амтлахгүй байхад ямар утгагүй санагдчихсан ба те. Тэгэхээр тэр чухал үүрэг чинь өнөөдөр хамар гүйцэтгэж идэг байсан байх нэ гэдгийг л бүдрээ ойлгож байгаа. За тэгэхээр хамрын үүрэг бүтцийн талаар бол маш гоё ойлгомжтой энгийн үгээр ол хэлж өглөө. За тэгэхээр бид нар бас хамраараа амьсгал аваад байгаа те. Хамраараа амьсгал авч байна. За бас амаараа амьсгал аваад байгаа. Тэгэхээр
яг энэ амаараа зарим хүмүүс амаараа аваад байгаа хэлтэй илүү их. За хамраараа бас аваад. Тэгэхээр хоёулынхаа яриан дээр бол бас хамраараа илүү авах юм бол ач холбогдолтой юм байна гэдэг ихний ойлголт гарч ирж байгаа. Тэгвэл хамраараа амьсгал авах нь ямар одоо харьцаатай байх боломжтой бол гэдэг талаар таас хэлж өгч. Ямар ач холбогдолтой вэ? Хүн ерөөсөө хамар чөлөөтэй хамраараа амьсгал авах нь айгүй чухал л да. За хүний амаараа одоо 10 удаа амьсгалсан хамраараа нэг гүйцэд амьсгалтай тэнцдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл хамраараа нэг гүйцэд ингээ амьсгаа аваад уушг руу агаарын хүчил төрөгч орох амаараа яах нь 10 удаа гэж 10 удаа амьсгалтай тэнцдэг байх нь. Тэгэхээр яах нь хүн хамраа амьсгал чөлөөтэйж хамраараа амьсгалах нь яах нь чухал байх нэ. Тэр чи одоо амаараа 10 удаа амьсгалах гэж чи энерги маш их зарцуулагдана. Одоо яг таны сая хэлснээр агаар дээр маш олон нэм бактери бохирдол тоосонсор энэ бүхний чинь шууд одоо хоолоор руугаа явуулаад тэнд нэг шүүгдэх боломж болцсон маш бага цаашаа явах нь шүү дээ тий. За яг тэр нөгөө гүйсэн болж байгаа бас нэм бактерийн шүүгдэж болно л доо. Гэтэ амьсгалах харьцаа чинь шал өөр байгаа сте. Тийм ээ. Хамраараа нэг удаа гүйсэд амьсгалах амаараа 10 удаа амьсгалтай тэнцсэн гэдэг чинь бас айгүй том зүйл ялгаатай харагдаж байгаа. Тэгэхээр хүний хамар бол тийм их чухал үүрэгтэй байх нэ. Тэгэхээр магадгүй та өнөөдөр амаараа амьсгал авч байгаа бол хамарчин асуудалтай байгаа учраас амаараа амьсгал аваад байгаа нэ. Тэгэхээр амаараа амьсгал авахаас илүүтэй хамраараа амьсгал авах чинь их чухал юм байна гэдгийг бас өнөөдөр танд ойлгуулсан баг. За тэгэхээр хамрын тасалбарчийн мөрөлт гэдэг зүйлийг хоёул өнөөдөр ярихын тулд тодорхойлт ярих хэрэгтэй баг тий. Яг ингийн бол хамрын тасалбарчийн мөрөлттэй гэж үздэг юм а гэдэг тодорхойлт нь хоёул өнөөдрөөс хэлж өгье. Хамрын тасалбарчийн хамрын хөндийг хоёр хэсэг тэнцүү хэсэг хувааж байгаа шүү дээ. За тэгээ ямар нэгэн шалтгаанаар тухайн тасалбарч маань одоо аль нэг тийшээ мөрөөдөг. Тэрийг мөрөлттэй тасалбарч гэж нэрлэдэг. Тухайн одоо тасалбарчийн мөрөлт гэхээр хамрын хөндийн аль нэг тал руугаа тасалбарч маань мөрийгаад хамрын амьсгал цаад болж байгааг л хамрын тасалбарчийн мөрөлт гэж нэрлэдэг. Аль нэг тал руугаа баруун ч юм уу зүүн тал руугаа мөрийгаад тухайн хүний амьсгал цаад болж амьсгалах үйл ажиллагааны алдагдуулахыг л хамрын тасалбарчийн мөрөлт гэж нэрлэж байгаа. За тэгвэл хамрын тасалбарчийн мөрөлт үүсгэж байгаа ямар шалтгаанууд байж болох вэ? За хамрын тасалбарчийн мөрөлт үүсгэх шалтгааныг болохоор төрөлхийн болон олдмол гэж хоёр хувааж үзэж болно. За төрөлхийн гэхээр магадгүй одоо тасалбарчийн одоо хөгжил төрөх явд тасалбарчийн хөгжил маань эрүүний бүтэц болон гавлын суурь ясны хөгжлийн зөрүүтэй байдлаас болж төрөлхийн одоо морилт үүсч болдгоо. За олдмол гэхээр яг хөө мэдээж л одоо гаднаас гэмтэл авах нь шүү дээ. Гэмтлийн гаралтай ахуйн гэмтлэж болно. Одоо юмд цогцсон байж болно. Зодоон цохион байж болно. Санаандгүйгээр юмд хамраа янз бүрийн байдлаар хамраа гэмтээж юмд цогцсон байж болно гэд голцоо яах нь олдмол нь гадны хүчин зүйлийн нөлөөгөөр л голцоо гэмтлих байж болно. Гэх зэрэгээр хамрын тасалбарч морих эрсдэлтэй байдаг. Мөрөлтийг үүсгэх шалтгаан болж өгдөг. Тэгэхээр төрөлхийн байгаа бас асуудал байж болох нь шүү дээ. Бид нэр төрөлхийн гэдэг зүйлийг бол тэр багын хүмүүс яг толгойд нь бага байсан баг тий. Тэгэхээр төрөлхийн бас танд байж болох нь ахын ямар нэгэн гэмтлийн гарч байж байна. Мөн тэрнээс гадна бол бас нэг хүүхдэд ч юм уу том хүнд ч байж болно бас. Өсөлтийн явцдаа одоо жишээл багадаа хүүхд маань одоо жишээлбэл санаандгүйгээр одоо дөнгөж нөхөөлд орж идэг ш тэр үедээ санаандгүйгээр ингээд юм мөргөх ч юм уу ширээгээ мөргөх ч юм уу ямар нэгэн байдлаар хамраа цогцсон байхад өсөлтийн зооно хэрэг гэмтэх юм бол хүн өсөх явцдаа хүн чинь 25 26 нас хүртэл өсөж байгаа зү. Тэр явцдаа яах нь өсөлтийн зооноороо бас яах нь таславч маань мөрөө өсдөг. Тэр мэддэхгүйгээр л яах нь шүү дээ. Хүн өсөхдөө хамарч хойч дагаж өссөн шүү. Гэхдээ өсөлтийн зооноороо таславч яах нь мөрөө өссөн байх багтлаа. Яах нь хүүхд байхад хамар битүүрх байж том болсон битүүрсэн байж болно шүү дээ. Тэр яах нь өсөх явцдаа яах нь өсөлтийн зооноороо мөрөлт нь яах нь өшөө нэмэгдэж бас мөрөөж болох нэ. Ийм бас байдаг. Тэр нь гэмтэлтэй холбоогүй. Гэмтэлтэй бас холбоотой бол магадгүй багтаа гэмтчихэд өсөлтийн зоноо гэмтээсэн байх нь шүү дээ. Тэгхэн бүтэл яах өсгөөд том болох явцдаа таславч нь өшөөс өсөлтийн зоноор мөрөө өсөх юм. Бүр илүү мөрөө өсөд юм. Тий хамар томрох хэрээрээ яах нь мөрөлт нь нэмэгдэх юм асуудал бас байж болно. Тэгэхээр одоо нэг том ах эгчтэй хүүхдүүд чи ялангуяа ээж аав нь одоо ах эгчт нь үлдээгээ явчихдаг. Тэгэхээр нөгөө нэраа хүүхдийн хөлд ороогүй хүүхд дөнгөж хөлд орж байгаа хүүхдийг ч юм уу те унгахад нуучдаг. Тэгэхээр энэ чинь бас дараа нь хүүхдэд асуудал бүгд дагуулж болох нь. Тий. Магадгүй
хамраа гимтээгээд цохилтонд таславчийнхаа мөрсийг гимтээсэн байж болох нь шүү дээ. Тэгээд тэр чинь мэддэхгүй явсаргаас үл хамар битүүрэх шалтгаан болж болно. Бас боллоо шүү. За тэгэхээр ээж аав нар энэ дэрс нэг зүйлийг ойлгож аваарай. Хэрвээ та тэ том хүүхдтэй бага насны хүүхдүүдэд үлдээж байгаа бол хүүхдээ чинь тэ хамраар юм уу тэ ямар нэгэн байдлаар гэмтэл учруулахаар унгаасан бол яг ноолгүй тэ саялэрэ гэдгийг сайн хүүхдүүдэд захгүй бол нөгөө хүүхдүүдэд загинснаас болоод нөгөө хүүхдүүд маань айгаад ээж аавд хэлэхгүй нуучдаг. Тэ нөгөө жоох хүүхд маань хөрхий мэдгүй штэ уйлал зүгээр болчихно. Тэгэхээр эн чинь нөгөө өсөлтийн зоогоороо бүр илүү томрох тусмаа мөрөөж бас болох. Мөрийн гэдэг чинь бас их эрсдэлтэй сонсогдож байна л да. За тэгэхээр магадгүй одоо үдийн 20 нас 30 нас хүрсэн хүмүүс манай өнөөдрийн дугаарыг сонсож байгаа байх. Тэгэхээр бүр багтаа магадгүй те ээж аав нь унгаагаад тоогоогүй байж болно. Эсвэл ах эгч нь унгаагаад эсвэл өөрөө санаандгүй унаад босоод уйлж байгаа зүгээр болсон бол одоо хамрын тасалбчийн мөрөлд байна уугүй юу гэдгээ өөрөө ямар нэгэн шинж тэмдгээр мэдэх шууд боломжтой юу? Энийг шинж тэмдгээр мэдэх боломжтой. За хамрын тасалбчийн мөрөлд хүн болгон чухамч гэдэг шиг байх тасалбч нь алдгүй л дээ. За хамрын тасалбчийн мөрөлд тийм ерөнхийдөө судалгаагаар бараг нийт хүн амын 80% нь шухуу хамрын тасалбчийн мөрөлттэй гэж үздэг. Тэгээд тасалбчийн мөрөлд бас хоёр янзлаа дотор тухайн хүний амьсгал цаад болж гэнэ үү болохгүй байна уу гэдгээс шалтгаалдаг. Бараг нийт хүн амын 80% гэдэг чинь өндөр байгаа зү. За тухайн хүний тасалбчийн мөрөлт нь тухайн хүний амьсгал цаад болохгүй өөрт нь ямар нэгэн зовиргүй байж болно. За тэгэх юм бол хамаагүй. Тасалбчийн мөрөлд нь тухайн хүний амьсгал цаад болоод хамар нь битүүрээд аль нэг тал руугаа битүүрэх нь штэ. За хамар нь битүүрээд за тэг хамар битүүрэлтээсээ болоод одоо нойргүй удах, яадрах, толгоо өвдөх, за стрессдэх. За тэгээд амьсгал дутуу байгаад хахаар зүрх мөрөх, дэлсэх гэдэг ачааллууд өөрт нь тэр дөрвөө одоо хамар битүүний зовлон их штэ. Тим шинж тэмдэг илрээд байвал ерөнхийдөө бас яах нь хамар таславч мөрөлттэй байж болох нэ. Бас өөр бас заавал тэр ийм шинж тэмдэг өгтэй хүн бас хамрын таславчийн дан мөрөлт гэж бас үзэж болохгүй. Хамрын битүүрлийн маш олон шалтгаанууд байдаг. Гэхдээ л яах нь хамар одоо битүү хүн ямар нэгэн байдлаар таславчийн мөрөлттэй ч үж болно. Эсвэл өрсөлдөлтэй ч үж болно. Эсвэл хамрын хүндэд нуур ургацсан байж болно. Эсвэл гадны бит байж болно. Эсвэл яах нь хамрын хүндэд наалдс үүссэн байж болно. Яг хамар битүүрх шалтгаан маш олон янз. Гэхдээ яг тэрийг тэгжүү гэж шалгуулах ёстой болохоос ш. За хамар өвтүүлээ миний таславч хамрын таславч мөрөө гэж бас үзэж болохгүй. Тэгэхээр ерөнхийдөө хамрын амьсгал саадтай байгаа жоохон дутуу амьсгалж байгаа хүмүүс яг юунаас болж би сая маш олон шалтгаан хэллээ шүү дээ. Тэрийг өөрөө тэтгэргүүл мэдэхгүй шүү дээ. Тийм учраас мэрэгжлийн эмчид хандаад яг ямар шалтгаантай одоо хамар битүүрэлт үүсэж байна. Үнэхээр тэр таславчийн мөрөлтөнд байгаа мөр шалтгаан ч үж болох нь шүү дээ. Тэрийг яах нь мэрэгжлийн эмчээр тодорхойлуулсан дээр. Өөрөө тааж бас өөртөө онш тавиад манайх их яваад идэг шүү дээ. Би тийм шүү. Би одоо ийм л эмч ийм л байна гэд. За намайг нөгөө гарант мэд байхад нэг ийм тохиолдол гарч ирсэн 16 настай нэг хүүхэд. Өөрөө айгүй харшилтай. Тэгэл нөгөө ээж наав нөгөө багаас харшилтай болохоор ингээ хамар битүүрж байгаа юм чинь харшилтай л байгаа гэдэг өөрөөсөө манайхаа онш тавина шүү дээ өөрөөсөө. Тэгэл ингээ яваад исэн. Тэгээд багасаа л эхэлсэн нөгөө битүүрлэн. Тэгээ өөрөө тэрэндээ гэр бүл ихэнч тасчдаг. Энэ харшил хэмжээ гэж байгаа л битүүрж байгаа зүгээр болно нэсгээд маш олон жилиг яваад. Тэгээд гарант мэд байхад медд ажиллаж байхад ээж үзүүлсэн 16 настай хүүдсэн чинь нарман да хавтартай гарсан. Хавдартай. Тийм нарман хавдартай хүүхэд гарч ирсэн. Тэгээ яг тэр нарман хавдар маань нөгөө хавдрын үе шатаасаа шалтгаалаад өөр штэ. Тэгээд арай цаашаа тархалт маргалтанд гайгүй байсан учраас 2 давтамжийн хагалгаа ороод гайгүй болсон юм тохиолдол байгаа. Тэгээ ээж аавууд нь бүр би энэ хүүхдээ ерөн харшил гэж бодож байсан штэ. Ингээ олон жил явцсан гэд. Харин ч яаж үзүүлсэн юм. Тэгээд нарман хавдар онцлогдож тэгэж нэг хүүхэд эмчлэгдсэн тохиолдол бас байгаа. Тэгээ магадгүй өшөө 2 3 дугаар шит рүүгээ орсон ч юм уу ингээд цаашаа имжлэх боломжгүй байсан бол яах юм тийм ээ. Тэгэхээр бас ямар ч байсан ийм тохиолдол байдсан биш үү. Тэгэхээр харшилтай хүмүүс ч гэсэн гэдэг чи би ингээ хамар бичээ минь харшилчтай гэж өөрөөсөө ингээд яваа онш тавьчаа явахгүйгээр ямар ч гэсэн та тийм зовёртой байх юм бол мэрэгжлийн эмчт нэг удаа ч гэсэн хандаад үзээжээ. Бас оншоо тодруулах нь зүйтэй л гэж хэлэхээр байна. Наадах чи ямар бас хүмүүст нэлээд юм бодогдуулахар тохиолдол юм тийм. Тийм тохиолдол гарсан шүү тий. Азар эрт үед нь мэдэж л тий. Тий харин тэгэл битүүрэл тэгэл өрөвсөөл яваад хаж хүүхэд чинь бас тэр нарман хавдар болтлоо бас тэр хүүхэд их л юмыг туулсан байж байна шүү дээ. Тэгэхээр бүр болохгүй бол үзүүлсэн байгаа. Гэхдээ ари үзүүлж онцлуулсан айгуу чухал байгаа байхгүй юу. Гэхдээ бас харцангуй нэгдүгээр шатн дээрээ эмчлэх болцоотой үед онцлогдоо тэгээд нэг удаагийн биш бүр 2 удаагийн хагалгаа ороод тэгээд
итгэрсэн тохиолдол гарсан. Тийм учраас бас эцэг эхчүүдэд хэлэхэд бас энэ хүүхэд хамрал битүүрчээд ингээл тэгээ хүн чинь нөгөө тасна гэж юм байдаг юм байна л да. Ерөнхийдөө ингээл битүүрээд идэг, ингээл байнга л битүүрчээдэг. Тэгээл ингээл 1 жил явлаа, 2 жил явлаа ингээл яваад идэв. Ялангуяа харшилтай хүмүүс. Тэрэндээ за би харшлаас болж ингэж байна гэл ботцсон явдаг. Тэгтэл тэр харшлын чинь цаана зөндөө юм нуугдож иж болох нь шүү. Тийм байна. Тийм. Асралт мэд имлэг нь Баянгол дүүрэг 4-р хороо Алтай хотхны баруун талд байрладаг. Амбултор болон 200 ортой хэвтэн имжлүүлэх боломжтой. Мөн манай имлэг чих хамар хоолой, хавдар, уламжлалт имчилгээ гэх мэтлэн эрүүл мэндийн цогц үйлчлэгээ үзүүлэхээс гадна хамгийн сүүлийн үеийн уншилгооны хиймэл оюухан дээр суурилсан бүтэн биеийн MRI тохиромжоор ажлын өдөр 8-аас 22 цагт, бэм гарагт 9-өөс 15 цаг хүртэл үйлчилж байна. Бид танд шаардлагатай үзлэг уншилгоо, эмчилгээ, мис аслыг нарийн мэрэгжлийн мэрэгсэн чадварлаг баг хамт олон хийж гүйцэтгэн. Асралт мэд нэгдсэн эмнэлгийг зорин ирж, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлээрэй. Тэгэхээр хамран битүүрж байгаа хүүхдүүд байх юм бол тий ээж авдаа сайн зөөрөө хэлээд манай ээж аваадууд өнөөдөр их үзэж байгаа хэл та хүүхдээс илүү. Тэгэхээр хүүхдийнхээ зөөрөөдөг маш сайн сонсороо. Тэгэхээр хүүхдийн чинь зөөр ямар нэг асуудал байх юм бол хүмүүстэй хүүхдийг өвддөг гэж боддөг юм билээ л дээ тий. Хүүхдээ хэр багтаа тоодгүй. Өөрсдөөс тоохгүй байгаа юм чи хүмүүс чинь хүүхдэд тоох нь арай бага бах. Тэгэхээр хүүхдээ чинь ямар нэг хамрын зөөр байгаад байвал тэнд өөрсдийнх нь ч гэсэн зөөр байгаад байгаа бол нэг хамрын тасалж мөрөлт гээд өөртөө айл дээр онш тавьсан л явж байгаа манайхаа нэг бол хашил гэсэн. Тэгвэл магадгүй тэнд бас одоо хавдар байх байна. Тий, одоо өшөө тэр битүүрлэлтээс цаана юу ч байж болох нь шүү дээ. Үсэл цаашаад өдөө хүндрэл үүсэх янз бүрийн эмгэг байж болно. Эсвэл тийм хүндрэл үүсэх өвчтэй ч явж иж болох нь шүү дээ. Тэгэхээр л ерөнхийдөө эрт үед нь онцлуулахын тулд хамар битүүрлэлтэй хүн, архаг хамар битүүрлэлтэй ингээд баян хамар битүүрдэг хүн заавал эмчид хандаж, чихмар бол эмчид хандаж үзүүлсэн байх шаардлагатай. Тийм ээ. Нэг амаас нэг үзүүлчээрээ тий. Тий, ямар ч үзүүлээрээ өөрт ч ямар нэгэн хамрын эмгэгтэй хамар битүүрх янз бүрийн проблем байх юм бол янз бүрийн ч байхгүй. Ерөөсөө л хамар битүүрх асуудалтай хүн байх юм бол мэрэгжлийн эмчээс үзүүлээд зөвлөгөө авчих шаардлагатай. За, хоёулаа сая нөө шинж тэмдэг дээр бас ярьжсэн. Тэрийг бас тодруулж асууя гэж бодоод нийт одоо бараг 100 хүн байлаа гэж бодоход 80% нь хамарны одоо тасалж морилтэй асуудал байдаг гэж та хэлсэн. Энэ тэр 80% нь тэр төрөлхийн морилтоос орж байгаа юу те? Ерөнхийдөө таславчийн морилт төрөлхийн байна уу? Одоо олбол байна хамаагүй таславчийн морилтын л эмгэг. Амьсгалын саад болж байгаа эмгэг л. Ер нь таны яг ингэж үзэж байхад энэ олдмол морилттай энэ байдал юу хэр ажиглагдаж байна? Олдмол гэдэг чинь ерөөсөө л гэмтлийн гаралтай шүү дээ. Гэмтлийн гаралтай бас өсөлтийн зоонороо мөрийн өссөн одоо тийм гэмтэлтэй хамрууд бол элбэг шүү дээ. Гадна тал нь одоо гэмтэлгүй хэрнээ дотор талын таславчийн морилттай хүмүүс бол ерөнхийдөө дийлэн хувийг эзэлдэг. Төрөлхийнх нь ер нь төрөлхийх гэдэг чинь л одоо тэрэндээ орж явна да. Ерөнхийдөө төрөлтөө мөрийн өсчөл одоо төрөлхийн гэхэр нэг харьцаануудын алдагдал үүсэдэг шүү дээ. Тэрнээсээ шалтгаалаад өсөхдөө өөрөө мөрөө өсөх нь байна. Багтаа бол мэддэхгүй шүү дээ. За. Гаднаасаа эдийн таны хамар тэгшээ харагдчихвал та өөрийгөө нэг мөрөлтгүй гэж бодож явж байгаа л үгүй байх нь тий. Тий, дотор мөрөө. Таславчин мөрөө байж болох. Мөрөлттэй сайн ярьсан. Нэг бол гадна хамар нь таславчтайгаа гэмтэлтэй байдаг. Эсвэл гадна хамар зүгээр ч гэсэн гэмтэлгүйсэн дотор таславчаа мөрөлттэй байдаг. Тэгэхдээ гадна хамар хэвэн ч гэсэн дотор талын таславчийг бол яах нь багтаач бас гэмтээсэн байж болох нь шүү дээ. Шалгуулах л өстэй. Шалгуулах л өстэй байх нь. За тэгвэл өөрийнхөө тасалж морилттай гэдгээ мэдхгүй эсвэл одоо мэдж байгаа. За ер нь нэг өнөөдрийн подкастыг үзээд нэг үзүүлчий даа гэж бодож байгаа юм байвал ямар онцлогооны үе шатуудаар явах хэрэгтэй юм бэ? Яг яаж онцлуулдаг? Ерөнхийдөө хамар битүүрэлтэй хүмүүс ерөнхийдөө хамар хоол амжилттай хандна шүү дээ. За тэгээ хамар хоол амжилт болохоор ерөнхийдөө хамрын өндийг одоо шууд дурандаж үздэг. Хамрын хөндийн дурангийн онцлогоогоор хамрын таславчтай байна мөрөө байна гэдэг нь шууд онцлох боломжтой. За өшөө наривчлалшилгээ хийх юм бол одоо хамрын компьютер томографи хийж болж байна хамаа хамрын гэрнтгийн зураг авч болж байна. Ийм одоо хамрын хөндийн дурандаж үзүүлэх, хамрын гэрнтгийн зураг авахгүйх, хамрын компьютер томографи дээр одоо хамрын таславчийн мөрөлтийг бүрэн онцлох боломжтой. Мөн заавал компьютер гэхгүйгээр хамрын хөндийн одоо дурангийн онцлогоогоор бас шууд онцлох байх нь боломжтой байх нь хамрын таславчийн мөрөлтийг. Дурангаар бол ер нь маш өндөр хуваар тий шууд харж байгаа учраас дурангийн аргаар бол шууд онцлох бололцоотой. Бүр нь онц тодорхохгүй явах юм бол тодорхой сайн наривчлыг гэх юм бол хамрын гэрнтгийн зураг авахгүй л хамрын компьютер томографиг лавшруулж хийж бүрэн
ажиллах бололцоотой. За. Тэгэхээр хамрын таслууч мөрөлттэй хэрнээ за нэг л өдөр одоо хагалгаанд орно гэж бодцсон явж байгаа. Эсвэл ерөөсөө тийм бодол байхгүй энэндээ таны хэлдэг нь тасна гэдэг шиг те тасцсан явж байгаа хүмүүс байвал энэ хүмүүст ингээ урт удаан хугацаанд ямар хүндрэлүүд үүсэж болох вэ? За архаг ерөнхийдөө хамар битүүрлэлтийн одоо хүндрэлийн нэг шалтгаан нь болохоор хүндрэл үүсэх нэг хүндрэл нь архаг толгой хөвдөлт үүсдэг. Архаг хамар битүүрлэлтэй хамрын таславчийн мөрөлтөөс ч юм уу ерөнхийдөө хамар архаг битүүрлэлт ингээ яваад байгаа хүмүүс ерөнхийдөө хүчил төрөгч архаг дутагдал үүсдэг. Тэгээ ерөнхийдөө архаг толгой хөвдөлт үүсдэг нэгдүгээр. За хоёрдугаарт нь хүчил төрөгчийн хангамж дутагдaltaй байгаа учраас зүрхэндээ ачаал өгöd эхэлдэг. Зүрх дэлсэг ч юм уу зүрхэндээ ачаал өгöd эхэлдэг. Мөн одоо хамар битүү байснаар болоод нөгөө чихэнд өвддөг өрслийн процессууд үүсдэг. Одоо чих хамар битүүрлэлтэй талын чих өвдөх ч юм уу. За хамар битүүрлэлтэй байснаас болоод одоо бидний синусит гэж нэрлэдэг шүү дээ. Хуучнаар манайхан болохоор гамрит үүсэх. За тэгээ хамар байнга битүү байгаад амьсгалын дутагдaltaй яваад их юм бол амьсгалын дээд замын халдварт байнга хурдмхий ийм хүндрэлүүд үүсдэг. Чихэндээ хүндрэлөх нь хамранд шүрвсгэх нь хүчил төрөгчийн дутагдлаас толгойч өвддөг болох нь мөн яах нь зүрхэндээ чачаал өгöd эхлэх нь ийм хүндрэлүүд явандаа үүсдэг учраас амьсгалын одоо замыг чөлөөтэй байлгах л чухал. Хамрын амьсгалыг. Тэгэхээр одоо зүгээр наацах юм те чих хамар хоолондоо хүндрэл үзүүлэхээс гадна цаашаа бүр эргэтний те амь насанд хүртэл аюултай байж болох зүрхний хүртэл одоо асуудалтай байлгаж болох нэ. Зүрхэнд ч хүртэл яах нь ачаал өгч болох нэ. За. Тэгэхээр залуучууд ерөөдөө бас ингэж яагаад вэ те хамраа одоо хугаллаа гэж бодъё л да те ямар нэгэн байдлаар сарт хугалж байгаа гэдэг юм уу. За эсвэл энэ тэнхүүн амтантай зодтолтож ноцтолж байгаа хамраа хугалчлаа. За тэгэнгүүтээ нөгөө хамраа өөртөө зарим нь одоо ингэж нэг савхаар тэгшилчлээ гэж яриад байдаг л да. Тэгэхээр энэ байдал бол би бол ер нь олон хүнээс сонсч ирсэн л доо. Тэр энэ ер нь зөв юм уу буруу юм уу? Энэ миний бодлоор их буруу санагдаад байна. Та яг мэргэжлийн хүн байна. Энэ тал дээр бас хэлээд өгөөч. За хамрын хугарал гэмтлийн үед өөрөө засна гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Тэр бол үнэхээр буруу. За тэгээд өөрөө заслаа бүрэн засагдчих байгаа мó үгүй эсвэл тодорхойгүй хамраа ер нь өөрөө засна гэж юу аах вэ тийм ээ? Ийм асуудал байх боломжгүй. Хугарлаа гэмтлээ үнэхээр тэр одоо савх гаргаад өөрөө засдсан бол хамрынх нь хугарлын гүйс засагдсан юм уугүй юм уу? Дотор талын гэмтлүүд нь засагдсан юм уу? Засагдаагүй юм уу? Магадгүй цөмөрцөн ясыг савх татаад өөрөө гаргацсан хамар нь тэгшгэ юм шиг харагдчихвэл цаатлын таславч нь мөрий байх юм бол яах нь бас л тэгшлэгдэхгүй байх нь. Тэгэхээр одоо хамрын шинэ гэмтлэлийг одоо хугарсан гэмтсэн тохиолдолд өөрөө засна гэсэн ойлголт байх боломжгүй. Заавал яах нь мэргэжлийн эмч тань. За тэгээд одоо жишээлбэл залуучууд ингээд шоудж байгаа ч юм уу тий хоорондоо муудалцаад шөнийн цагаар байлаа гэж бодъё л да. Нийтлэг тийм тохиолдол би харж ирсэн л да. Тэгэхээр тэр үед бол гэмтлийн эмнэлэг 24 цагаар ажиллаж байгаа л да. Тэгэхээр гэмтлийн эмнэлгийн хүлээн авах дээр яваад очиж байгаа. Энэ тохиолдолд бол тэнцээ бас яг зөвхөн гэмтлэхээс илүү бас энэ одоо хамрын ясны хугарал мэдээж гэмтэл учраас бүх ясны хугарлыг оншилж эмчилгээ хийх байх л та. Тий яг хоо гэмтчихэд одоо шууд гэмтлийн эмнэлэгт очиж болно шүү дээ. Тэнд гэмтлийн эмнэлэг дээр бас чихэн моруулан мэргэжлийн эмчнэр байдаг. Тэгээд яг шинэ хугарсан хугарлыг бол тэнд бол гэмтлийн эмнэлэгт бол засагддаг. Магадгүй одоо дараа нь хамар хоол эмчт хандаж болно. Тийм дамжлагаар очиж байна. Тийм дамжлагаар бас очиж байна. За дараачих нь болохоор өдрийн цагаар явж байгаа санаандгүй хамраа одоо хугалчлаа. За энэ тохиолдолд шууд гэмтэл дээр биш чих хамар хоолой эмч дээр яваад очиж болох уу? Болно. Тий. Хамар хоолой эмч дээр очих юм бол арай одоо мэргэжлийн эмчт нь хандж байгаагийн илэрлэл. Тэгэхээр ажлын цагаар хэрвээ яг хамрын ямар нэгэн асуудал гинт тулгарх юм бол чих хамар хоолой эмч дээр очих юм бол илүү наривчлалтай тий хийж өгөх нэ. За окей энэ бол амар чухал ойлголт байсан байх гэж бодож байна. За тэгээд ерөөдөө ямар нэгэн байдлаар хамрынхаа одоо хугалчлаа гэж үтэй. Хамрын тасвч мөрөлт үсчлээ. Ер нь хамраа хугалчлаа гэж хүн ойлголоо. За тэр үед ер нь яг ямар хугацаанд тусламж үйлчлэгээ буюу месслийн ч юм уу арга хэмжээ бас мессийн бус арга гэж байна уугүй юу? Яг тэр арга хэмжээнүүдийг хизээ авал илүү тохиромжтой байдаг юм бэ? Гэмтэл авсанаас хойш. За гэмтэл аваад хамрандаа шинэ гэмтэл аваад одоо месслийн аргаар одоо янзлуулах гэх юм бол шинэ гэмтлийн үед болохоор ерөнхийдөө 14 хоногтой доо хагалгаанд орох шаардлагатай. За 14 хоногоос хойш байх юм бол бүрэн борол болох хугацаа 6 сарын дараа хагалгаанд ордог. Тэрний дараа орох. Тий 6 сарын дараа хагалгаа ордог. Хэрвээ яах нь шинэ гэмтэл бас яах нь заавал хагалгаанд ороход бүгээр бас
хамраа засвал болцоотой. Энэ нь болохоор шинэ гэмтлийг ерөнхийдөө 7 хоногийн дотор эсгийн мэдээ алдуулалтын дотор эсгийн мэдээ алдуулалтын дор одоо шинэ гэмтлийг 7 хоногтой доо чихмар хоолой эмчтэр очиод засвал болцоотой. Тэр мессийн бус арга. Тэ зүгээр мессийн бус аргаар одоо шинэ хугарлыг заснах. За энэ болохоор тасалвчийн шинэ хугарал маань хуучин хугаралтайгаа хавсраад ч юм уу тасалвч мөрийн хагалгаанд орох шаардлагатай байх юм бол 14 хоногтой доо. Тэгээд 6 сарын дараа гэж болох нь. 14 хоногтой доо багтаад ороод хэрвээ 14 хоногоос хэтрэх юм бол хуучин хугарал гэж үзээд 6 сарын дараа хамраа бүх юмуудыг бүрэн боруулсан дараа дахин хагалгаа ордог. Тэгэхээр яг хөө шинэ гэмтснийг заавал эмчт хандах нь шүү дээ. Магадгүй бас заавал хагалгаанд орохгүйгээр засвал боломж байх нь шүү дээ. Дөнгөж гэмтэнгүүтээ чихмар хоолой эмчтэр очиод шинэ гэмтлийг 7 хоногийн дотор эсгийн мэдээ алдуулалтын дор бас засаж болох нь. Заавал хагалгаанд орохгүйгээр. Тэгэхээр асуудал тэгээд хавсарсан хугарлууд байх юм бол зүгээр ганц эсгийн мэдээ алдуулалтаагаар засах боломжгүй хугарлууд бас байх нь шүү дээ. Тэгэх юм бол хагалгаагаа сая миний хэлдгээр хугацаагаар хийх ёстой байна. 14 6 сар. Тий, 14 хоногоос дээш болохоор хууч хугарлыг үздэг байхгүй юу? Шинэ хугарлынхаа үед л их засна. Хууч хугарал болчих юм бол бүрэн бороолуулсны дараа засдаг. Тэгэхээр 6 сар болчихж байгаа. Тэгэхээр магадгүй зарим хүн бас юм бич магадгүй шүү дээ. Өмнө одоо хугалцсанаа мэдэхгүй. Тэгсэн чинь ахаад шинээр хулчаад тэрийг шинэ хугарал гэж бодоод хэрэг хүрээд ирэх юм бол 7 хоногтой биш ахаад хойшлогдох нь шүү дээ тий. За ши хууч хугарал гэдэг хуучиг өмнө гэмтсэн хамраа байна шүү дээ. Гэмтсэн хамтад давтан гэдэг одоо шинэ гэмтэл авчих юм бол ерөнхийдөө тэр месслар л янзлална да хуучин шинтэйг цуг янзлал. Мессийн бусаар бол мессийн бусаар хэрэг зөвхөн шинэ хугарал янзлагдана хуучин хугарал нь бол засагдахгүй. Тийм учраас яах нь вэ? Мессийн аргаар одоо месслар л хамрынхаа тэр хуучинтай шинтийн цуг янзлах нь шүү дээ. Тэр нь болохоор ерөнхийдөө цаг алдахгүйгээр 14 хоногийн дотор л ерөнхийдөө ордог. За тэгээ манайхан ялангуяа ирчүүд маань ер нь эрэгтэй эмэгтэй гэлтгүү дээ. Тэгээ бүгдээрээ ямар нэгэн байдлаар санаатай санаандгүй байдлаар хамрынхаа асуудал байдаг бол яг сайн 7 хоног, 14 хоног, 6 сарын дараа гэдэг энэ хугацаануудыг маш сайн цээжлээд авчаарай тий. Ер нь эмчид заавал хандах хэрэгтэй юм байна. За хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд айгүйх нөгөө хойлоосоо ярьсан шүү дээ. Ээж аваадад энэ асуудал маш их байгаа. Одоо манай гэрт ч гэсэн хүүхдээ унгаачих уу яачих уу ичхийг л айгүй асуудалтай байгаад байна л да. Тэгэхээр бага насны хүүхдүүд хамраа ямар нэгэн байдлаар унгаагаад гэмтэж бэртлээ гэж бодоход ер нь хэдэн наснаас эхлээд одоо хамрын одоо хагалгаа мэслийн арга хэмжээг авч болох вэ гэдэг тийм насны заалтууд байдгүй энэ талаар хэлж өгч. Ерөнхийдөө одоо хуучин хугарлууд гэж ярьж байгаа шүү тийм ээ. Нэг гэмтснээс хойш 14 хоногоос хойш хугарлууд хуучин хугарал хамрын хугарал тасалвчийн морил тэмдрийг болохоор ерөнхийдөө бид нар төлөвлөгөө тагалгаар ордог л доо яаралтай хаалгаа биш. За энийг ерөнхийдөө насыг бид нар ерөнхийдөө 18 наснаас дээш гэж үздэг. Сүүлийн үед болохоор шаардлагатай бол 16 наснаас дээш хийж болно гэж үзэж байгаа. Энэ нь болохоор яах нь вэхээр би түрүү хэлсэн. Хамар маань өөрөө өсдөг хэрэгтэн тийм ээ. Хүний хөгжлийг дагаад хүн өсөхийн хэрээр хамарч хоёр маань дагаж томордог хэрэгтэн тийм. Тэгэхээр энэ хамрын нөгөө түрүүн яриадсэн таславчин дотор чинь өсөлтийн зоон гэж юм байдаг. Тэрийг нь хагалгааны явцад бид нар гэмтэж хагалгаа ордог. Тийм учраас бид нар ерөнхийдөө хамгийн одоо хуучин хугарлын хувьд насыг 18-наас одоо шаардлагатай бол 16 наснаас дээш болох хийн гэсэн заалт гаргаад байгаа. Бага одоо жишээлбэл нэг 10 настай хүүхдийн хамрыг төлөвлөгөөтөөр тасалвчийн хагалгаа хийчихээд тухайн хүний хамар яах нь өсөлтийн зоноороо гэмтэл үлдэх нь шүү дээ. Өсөлтөнд зогсоо одоо томрохгүй гэсэн үг нь хамар нь хөсөж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хуучин хугарлын үед ингээд насны заг гэдэг юм гаргаад байдаг. За магадгүй шинэ хугарал. Тухайн хүн гэмтчлээ, аваарт орчлоо, гэмтчихэд хамар нь хугарцсан 18-аас доош насны тийм. Доош насны хүмүүс хүүхдүүд одоо ямар нэг осол аваарт ч юм уу гэмар нэгэн байдлаар гэмтээж хамраа хугалчаад таславчаа мөрөлдөхөд ирэхээр 18 насыг хүлээн гэж болохгүй. Яг шинэ хугарлаараа яаралтайгаар тэрийг тулгатай ч юм уу эсвэл хагалгаагаар одоо заснаа. Бусдаар бол гэмтсэн юм чи одоо 18 наснаас нааш засаж болохгүй нэ гэж сууж авахгүй нэ шүү дээ. Ялангуяа шинэ гэмтлүүдийн үед. Шинэ хамраа хугарлаа, таславчин шинээр мөрөөлөө. Одоо шинэ гэмтцэн яг орж ирэхэд бол бид нар яах нь тусламжаа үзүүлээд хамраа тэгшлээд таславчаа янзлаад шаардлагатай бол бид нар яах нь хагалгаанд оруулаад тэрийг янзлж өгөх нь байна. За тэр нас заагддаг бол ерөнхийдөө хуучин хугарлын үед л ярьж байгаа шүү. Одоо ээж аваад бас яг зүгээр өнөөдөр хараа тий. Хуучин хугарал гэдэг чинь одоо жишээлбэл
унаад нөгөөх нь амар бороолоод хүнд гэмтэл юм шиг санагдаагүй тухайд гэдэг өнгөрцөн тий. Тий өнгөрцөн удаа 6 сараас дээш болцсон. Одоо 6 сар гэж үзэхгүй. Хуучин угарлыг ерөнхийдөө 14 хоногоос дээшгээл хуучин гэж үздэг. Тэгээ хуучин угарлын хувьд болохоор хүүхдийн хувьд болохоор тий нас зааж хэлж байгааз. За тэгээд шинэ гэмтлүүдийн үед болохоор энэ 18 насыг хүлээн 16 насыг хүлээд л засч болохгүй мэн гэсэн ойлголт байхгүй байна шүү дээ. Шинэ гэмтсэн, хамар нь хугарсан, шинэ тасалвч нь гэмтсэн шинэ хугарлуудыг болохоор тэр дороо заснаа. Засан шүү. Тэр нас хүлээн гэсэн юм байхгүй. Тэгвэл хууч хугарлуудын хувьд л ярьж байна. За хоёулаасаа ярьж байгаа шүү дээ. Одоо жишээл хүнд гэмтэлтэй тэгээ хүрээд ирсэн үед тэгээд тэр одоо 18-аас доош насны хүүхдүүд яаралтай заалтаар тэгээ эмчийн заалтаар хаалганд ороод хамрынхаа тасвч хамрын одоо ясны хаалгаа хийлгэлээ. Ер нь бол тэгээд өсөлтийн зоон зогсож ин гэсэн үг. Гэхдээ яг хөө голцуул нөгөө дотор талын таславчаасаа илүү самбалгийнх нь биш гадна талын хамрын хугарлууд их байдаг л да. Тэр чинь өсөлтийн зооноо яах нь заавал гэмтэн гэсэн юм бол байхгүй шүү дээ. Бас зарим тохиолдол юм байна тий. Тий зарим тохиолдол гэж ярина. За ер нь нэг тийм байд юм нэг тийм л ойлгож авчтай манайхаа. За тэгэхээр одоо хамрын тасвч морилттай хүмүүс өнөөдөр сонсож байгаа байх. За ер нь надад асуудал үүссэн баг. Сүүл ингээд ийм байна да. Тэ хүүхдээ ч гэсэн үзүүлчихдээ гэд хүн бодлоо гэж бодоход асралт мэд имлэг дээр одоо хүрээд ирлээ. За яг саяны хоёлаа өнөөдөр ярьж байгаа энэ хамрын одоо тусламж үйлчилгээ мэслийн зүйлүүдийг асралт мэд имлэгийн хувьд бол ямар тусламж үйлчилгээнүүдийг одоо хүмүүст илүү сайн хүргэж байгаа вэ? Хоёлаа өнөөдөр тэ одоо асралт мэд имлэгийн эмч оролцож байгаа учраас энэ талаас нь илүү бас мэдээлэл авъя гэж бодож байна. За хамрын яг шинэ хугарлууд ч байж болно, хууч хугарлууд ч байж болно. Манай асрал имлэг дээр ерөнхийдөө бүх тусламжуудыг үзүүлж байгаа. Одоо шинэ хугараад ирлэхээр нь одоо хэсгийн мэдээ алдуултын засах мөн яах нь шинэ хугар бол хууч хугарлуудын хагалгаанууд одоо манай эмнэлгийн хувьд бол бүгд хийгдэж байгаа. Одоо манай эмнэлгийг зориод ирэхэд бид нар ямар ч гэсэн яг анхны тусламж болон эмчилгээний бүх одоо арга хэмжээг авах болцоотой. Ерөнхийдөө хагалгаа, ажилбар бүгдээринг нь бол манай эмнэлэг дээр бол бүрэн хийгдэж байгаа. Бис засал ажилбарууд бүгд. Тэгэхээр асралт мэд эмнэлгийн хувьд бол ямар ч асуудал байхгүй тий бага насны хүүхдүүдтэй бол хүүхдээ бас нэг шалгуулж үзүүлчээ. За өөрсдөө ч гэсэн шинэ гэмтэл байна уу? За хуучин гэмтэл байна уу? Мэдслийн арга байна уу? Ер нь бүх тусламж үйлчилгээг бол одоо баг хамт олон үзүүлж байгаа юм байна. За тэгэхээр одоо нэг юм асуулт байна л да. Энэ асуултыг бол маш олон хүмүүс бас яг сая миний асуусан асуултын дараа яг энийг асуухаасаа гэж хүмүүс бодож исэн баг. Тэгээ энэ л болохоор нэг сумаар хоёр тулаа буудчих гэдэг байхгүй. Тэгэхээр хүмүүс хамрын тасалж морилттай дээрэс нь хамрын гадна талаас хамар нь одоо гадна талын ясна тий одоо үзмжийн явж байгаа асуудалтай байж болно. Бас яг тэгшин асуудалгүй юм шиг хэрнээ дотроо морилттай гадна талын хамрын одоо энэ нуруу ч юм уу тий нуруу нүүртэн таалагддаггүй одоо намх санагдаад байдаг. Хамрынх нь яг энэ сам одоо уртлын хэсэг нэтгэхээс хартгарч юм уу санагдаад байдаг. Ийм хүмүүс байх юм бол гоо сайхан талаасаа дээрэс нь эрүүл мэнд талаасаа буюу хамрын тасалбчийн асуудлыг шийдэх ийм одоо хоёр одоо юу хэмээр энэ нэг одоо хагалгаагаар хоёрын одоо тусламж үйлчилгээг авах тийм хагалгаа хийдэг үү бас гэдгийг асуумаар санагдав. За манай эмнэлгийн хувьд бол хийгдэж байгаа. Өөрөөр хэлбэл амьсгал чөлөөлөх хагалгаа гадна гоо сайхны хагалгаатай зүг. Авсарч хийж болно. Амьсгал чөлөөлөх гэдэг дотор талын таславчаад ихчлээд амьсгалын замыг чөлөөлөх нь шүү дээ. Тэрнээс гадна нөгөө хамрын шинэ хууч хугарлуудыг засах, хамрын хэлбэр засах хагалгаануудыг бол манай эмнэлэг бол зөвхөн хийж байгаа. За супер те. Хоёулын гин тэгэхээр ялангуяа залуучууд илүү ихээр бас хамраа хугалсан хамрын асуудал байх юм бол гоо сайхан талаасаа тий өөртөө таалагддаг. Дээрс нь бас хамар битүүрдэг зөөр байгаад эмчийн заалтаар хаалганд орох ёстой гэх юм бол хоёулангийн нэг дор хийлгэж болох сонголт байгаа юм байна. Мэдээж даатгал бас энэ хамар гэж байгаа тий. Даатгал хамрагдана. Эрүүл мэндийн даатгалаасаа хөнгөлөгдөөд өөрөөсөө тодорхой хэмжээний төлбөрөөр төлөөд хийгддэг. Ерөнхийдөө амар хоолойн хагалгаанууд бүгдээр эрүүл мэндийн даатгал хамрагддаг байна. За тэгэхээр даатгал хувийн эмнэлэг гэхээр нөө даатгалгүй байх үедээ гэж хүн бодож байвал асралт мэд эмнэлгүүд бол даатгал ямар нэгэн асуудал байхгүй. Тийм учраас өнөөдөр бид чих хамраа хоолой бүх хагалгаан дээр эрүүл мэндийн даатгал нөлөөлнө. Нөлөөлөх нэ. Тэгэхээр даатгалын хөнгөлтийг аваад өөрөө тодорхой хэмжээний зүрх мөнгө төлөөд тэгээд чихний хагалгаа, хамрын хагалгаа, хоолойны хагалгаа бүгдийг орох бололцоотой. Тэгэхээр асралт мэд эмнэлгийн хувьд бол яг би даваа талын бас сонсч байхад бас яг өмнө тусламж үйлчилгээдс аваа явж байхад яг чих хамраа хоолойн тасгийн хувьд бол баг бүрэлдэхүүний хувьд бол ямар нэгэн нөхөө хүмүүсийн сэтгэл ханамжд бол үнэхээр сайн хурж үйлчилгээ
ер нь бол баг хамт олон бол үнэхээр супер юм байна гэдгийг би ойлгосон. Тэгэхээр за ер нь бол туслан үйлчлэгээ ийм байлаа. Тэгээ ер нь бол асуудалгүй байна. Ер нь хамрын асуудал юм бол асаалт мэд тэмдэг дээр хүрэх юм бол манай эмч тэ уулзаа тэ үзүүлээд яах юм бол ямар ч асуудалгүй байна. За тэгэхээр хамрын цацлага их цацаад байдаг байхгүй хүмүүс. Энийг бас асуумаар санагдаад байна. Хамрын нэгдүгээрт морилттай байж болно тэ. Хоёрдугаарт харшилтай байж болно. За эсвэл хоёулаач байж болно шүү дээ. Тэгээд ер нь хамрын одоо ийм хамар битүүрлийг арилгах гад цацлах ингээд эмчийн заавраар биш өөртөө ер нь гэрт байнга л цацлаа үйждэг хүмүүс цацаад явдаг л да. Энэ тухайн хүнд ямар сөрөг нөлөөллүүдийг авчирч болох вэ? За хамрын цацлагыг ерөнхийдөө хамрын цацлага гэдэг маань өөрөө яг уу гэхээр хоёр олон янз байдаг. Нэг нь болохоор зөвхөн нөгөө хамар онгойлгох цацлага байна, үрслийн цацлага байна. Мөн нэг гормоны цацлага гэдэг цацлагууд дотор бас аюу олон янз. Тэр олон цацлагуудыг ямар өвчний үед ямар одоо заалтаар хэрэглэхийг эмчилж шийднэ. Хүмүүс мэдэхгүй шүү дээ. Одоо ямар цацлагыг мэдгүй нэг хамрын цацлагаа бол хамар цацаад байдаг. Тэр нь өөрт нь таарч байгаа ч юм уу нэг таарахгүй байгаа ч мэдэхгүй. Өөрөөр хэлбэл одоо үрсэлттэй үед нь зүгээр онгойлгох цацлага цацаад ч юм уу эсвэл гормоны цацлага цацаал яваад эсвэл харшлын үед нь антибиотик цацлага цацаад ингээ яваад байж бас болохгүй байхад. Тэгэхээр ерөнхийдөө хамрын цацлага эмчийн нэгдүгээр зааврын дагуу хэрэглэнэ. Хоёрдугаарт нь болохоор хамрын цацлага ч өөрөө сөрөг нөлөөтэй. Амьсгал одоо авах гэж хүмүүс хамрын цацлага цацаад байгаа шүү дээ. За энэ хамар хэрэглэгдэж байгаа хамрын цацлагууд бүгдээр судас агшааж яах нь хамрын онгойлгодог үйлчилгээтэй. Удаан хугацаагаар хамрын одоо тусаалах хэрэглээд авах юм бол эмийн эрнийт гэдэг юм үүсдэг. Өөрөө яах нь удаан хугацаад хэрэглэсэн тэр эмэндээ өөрчлөлт хамааралтай болгоос гадна тэрэндээ яах нь эмийн эрнийт гэдэг юм үүсдэг. Мөн одоо хамрын тусаалгууд чинь өөрсдөө нөгөө судас агшаадаг учраас магадгүй толгойч ганц хамар байхгүй байгаа шүү дээ. Хамрын судас нарийсаж байгаа юм чинь бас яах нь тархины удаан хугацаагаар хэрэглэгээд ирэхээр тархины судас бас нариусах эрсдэлтэй. За түрүүн би бас үйл ажиллагаан дээр ярьжсэн хамар ч аюул олон чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн шүү дээ. Чиглэх, дулаан цуулах, ням бактери устгах тийм фермент энтертэй гэсэн тийм ээ. За тэгээ эмийг хэрэглээг удаан хугацаагаар хэрэглээд тахаар нь энэ хамгаалах чадвар нь бас сулардаг. Ингээд тийм учраас ерөнхийдөө хамрын тусаалгыг 5 хоног юм уу хэрэглэхээр өнөө 7 хоног хэрэглэхээр 10 хоног хэрэглэхээр байна уу гэдгийг эмчээс заавал яах нь асууж зөвлөгөө авчиж хамрын цацлагыг хэрэглэнэ. За тэгэхээр хамрын цацлагыг ялангуяа одоо энэ хавар болж байна, дулаан орох чинь. Тэгэхээр нэг харшилтаа зэрэгцээд хүмүүс хамрын цацлав чинь танд нэгдүгээр морилттай, хоёрдугаар харшил чинь ихсээд бүр их хамрын битүүрүүлээд бүр баруун сулгаагүй те байнгын цацлаг хэрэглээд яваад байгаа бол ер нь эхний ээлж нь бүгдээрээ чих хамраа олон эмчтэр хурж ирээд хамраа шалгуулад тэндээсээ зөвлөгөөгөө аваад дараа нь харшлын эмчтэр очдог ч юм уу ийм чат амжилгаар явахгүй бол аюултай юм байна шүү гэдгийг сайн ойлгож байна. Эмийн эрнийт үүсгээс сэргийлэх хэрэгтэй. Дараагийн хүндрэлүүдээс одоо цацлагаас үүсэх хүндрэлүүдээс сэргийлэх хэрэгтэй. Тийм учраас яг чих хамраа олон эмчтэр хэлээд яг ямар одоо учраас одоо битүүрээд байгаа шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Тэгээ ямар эмчилгээ хийх, ямар тусаалга хийхийг одоо заалгаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө аптекаас очиод өөртөө хамрын цацлага авъя гэж цацаад байдаг. Тэр нь болж байгаа ч юм уу болохгүй ч байгаа юм уу. Бас цацлагууд нь бат дотор аягүй олон янз байх нь шүү дээ. Тэгээ зөв цацлага хэрэглэх хэрэгтэй. Эмчтэр түрүүн подкаст эхлэхээс өмнө нэг зүйлийн талаар ярьсан. Тэрийг би яг сануулад тэрийг асуумар санагдчихлаа. Хоёулаа түрүүн ярьж хахад хамар ингээд одоо амьсгал аваа тий. Хоёр хамрын одоо хоорондоо тийм таславчтай учраас хоёрыг тусдаа юм хүндийгээр ингэж амьсгал авч штэ. Тэгэхээр нэг одоо ийм хамар нь битүүрэлттэй байхаар нөгөө хамар дээр илүү ачаалттай амьсгал аваад байдаг гэсэн. Та яг тэр тал дээр бас яг хэлж өгөөч. Самалдаг хөөдөг гэж түрүү хоёлаа ярьжсэн. Тэрийг бас хүмүүс илүү сонсоод авчвал бас сонирхолтой санагдав. Хамрын таславч чинь аль нэг тийшгээд мөрөж байгаа шүү дээ. Хамрын таславч мөрөөсөн талынх нь хамар битүүрээд байдаг. За тэгээ яванд эхний ээлжинд болохоор яах вэ? Хамрын таславчтай хүмүүсний талдаа битүүрэл явах. Аль нэг мөрөөсөн талдаа илүү битүүрэлтэй л яваад байдаг. За тэгээ явж идэл олон жил боллоо. Хэдэн жилийн дараа нөгөө хамар нь нэг хамаараар амьсгалал яваад тахна шүү дээ. Нөгөөх нь битүүр юм чинь. За тэгээ одоо аажимдаа ингээд хамар ингээд битүүрэлтэй ингээд явж идэл нэг хамраар амьсгалаа явж байгаа нь шүү. Тэгж идэл явандаа яах нь нөгөө хамар нэргээл дахиад битүүрээд эхэлдэг. Тэгэнгүүтээ яах нь нэг хамарт биш хоёул адилхан жигд аль нь чамаагүй баруун чамаагүй зүүн чамаагүй хоёул битүүрээд эхлэх нь шүү дээ. За тэр нь одгоо юутай холбоотой ингээд тухайн таславч маань яах нь одоо жишээлбэл баруун тишээ мурилаа гэж бодоход зүүн тал нь агаар урсгал одоо хоёр хамрын түгээр чинь агаарын урсгал жигд орох хэрэгтэй байна шүү дээ. За жишээлбэл 100% жишээлбэл шүү дээ. 100% одоо хамрын түгээр агаар ордог байлаа гэхэд мурилттай талд нь магадгүй 60% 40% агаар ороход нөгөө талын одоо хөндийн нөгөө таславч
мөрийгүй талын хөндийний агаар урсгалын ачаал нь ихсээд эхэлнэ. За нөгөө талаар нь ачаал ихсээд эхлэнгүүт л самардаг гэдэг юм чинь гэдэг одоо мах байдаг. Би түрүү антом дээр нөгөө бүтцээр ярьжсэн шүү дээ. Тэр мах маань яах нь самардаг гэдэг одоо эргэтэн маань өөрөө гаднаас орж ирсэн ачааллыг одоо даах чадвар нь багасна гэсэн үг. Өөрөөр хэл тэр ажиллах чадвараас нь илүү хэмжээний агаар урсгал ороод байна байх нь шүү дээ. Тэгэнгүүт тэр ачаалаа дагаад одоо ачаал нь ихтэй тэрэнгүүт л өөрөө яах нь томрог гипертрофи болж тамардаг. Тэгэхээр би одоо зүүн тийшээ тасалж мөрөө хэрнээ миний баруун тал битүүрээд байна штэ гэд хүмүүс тэгдэг штэ. Гайхаж мөн. Гайхаад тэгдэг. Ерөнхийдөө зарим хүмүүс тэгдэг. Би одоо өөрөө оншоод ихэнх хүмүүс бас эмчит хандаад амрын тасалбчийн мөрөлттэй хүмүүс үзүүлсэн байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь аль тал руугаа мөрөөгөө бас зарим нь мэдчихэдэг. Одоо миний баруун талын тасалбч маань баруун тишээ мөрөөдсөн байхад эргээд одоо зүүн тал нь яагаад битүүрээд байгаа юм гэж бас асууж орж ирдэг. Тэгэхээр ийм учиртай байхад яваандаа яах нь хоёр тал нь яг ижлэгэн битүүрдэг болдог. Тэгэхээр ерөнхийдөө хамрынхаа тасалбчийг тэгшлүүлээд амьсгалаа чөлөөлүүлээд амьсгалын тэнцвэртэй үйл ажиллагааг нь хадгалах чухал. Тэгэхээр зөвхөн одоо амаараа амьсгал авдаг нь штэ шүн унтж явахдаа тэгэл олон асуудал байна шүү. Тэгэхээр яг энийг манайхан яг ингээд хамраа яасан чи нөгөө талд нь битүүрээд байхаар миний хоёр хамраа хоёулаа битүүрээд байгаа учраас миний тасалбчиндаа биш надад хашил байгаа юм байна гэж буруу ойлгож байгаа бол тасалбчтай холбоотой хоёр хамар хоёулаа явандаа битүүрч болох нэ. Битүүрдэг. За бид хоёрын яг хамартай холбоотой асуудлын яриа бол ингээд дуусч байгаа. Тэгэхээр яг чих хамар хоолоо эмчтэй би ярилцж байгаа учраас бас чихвчний талаар асууж утсан. Тэгэхээр сүүлийн үед залуучуудыг хараад бүгд л чихвч зүүцэн явж байгаа тийм. Ялангуяа хүүхэд залуучууд мөн их зүүж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой буруу хэрэглээ ер нь хэрэг байна. Энтэй холбоотой нэг байнга чихвч сонсдогтой холбоотой ч юм уу эмгэгүүд ер нь хэрэг үүсэх хандлага тань ажиглагдаж байна. Ерөнхийдөө чихвчний хэрэглэнээс болоод ерөнхийдөө сонсох мэдрэлийн сонсголын бууралт гэж үүсдэг. Удаан хугацаагаар хэрэглэх одоо нөгөө сонсох давтамжийн дисплей гэдэг юм байдаг бахан ч тэрнээсээ хитрхи их чангаар сонсох хүүхдүүд чинь чихвчний хэрэглээс шалтгаалаад өөрсдөө бол чангалал сонсоод байдаг тухайн хэмжээний нөгөө сонсох одоо хэмжээнээс хэтрүүлж чангал сонсох удаан хугацаагаар хэрэглэхээс болоод ерөнхийдөө сонсох мэдрэлийн сонсголын бууралт гэдэг юм үүсдэг. Ерөнхийдөө сонсгол бууралтай хүмүүс сүүлийн жилүүд нэлээд нэмэгдэж байгаа. Залуучууд ч гэсэн одоо сүүлдээ одоо яах нь сонсгол бууралт маань мэдрэхүүн одоо сонсоход мэдрэлийн сонсголын бууралт маань залуучих хандлагатайгаа. Залуучих яахаар залуучих хандлагатай байна гэхээр л ерөнхийдөө энэ чихвчний буруу хэрэглээ, өндөр дуу чимээ, одоо дуу хөгжмийг өндөр давтамжаар сонсох эндээс шалтгаалаад л ерөнхийдөө одоо мэдрэлийн гардаа сонсох мэдрэлийн сонсголын бууралт гэдэг юм залуучих хандлагатай байгаа. За тэгээ энэ нь болохоор өндөр дуу чимээ гэдэг маань ерөнхийдөө ярихад чих маань өөрөө бүтцийнхээ хувьд 3 байдаг шээ. Гадна чих, дунд чих, дотор чих гэдэг. Ерөнхийдөө одоо энэ чихвчний хэрэглээтэй холбоотой дотор чихний одоо сонсох мэдрэлийн эсүүд гэж байна. Сонсголын эсүүд, мэдрэлийн эсүүд нь одоо хүчих, буурахаас шалтгаалаад одоо сонсгол аажимдаа буурах нь байна. Хэрвээ энэ мэдрэлийн гаралтай сонсгол бууралт нэгэнт үүссэн бол яах нь вэ? Сайжрах гэсэн юм бол байхгүй. Тийм учраас залуучууд болохоор ерөнхийдөө чихвчний хэрэглээг одоо зөвл хэрэглэх шаардлагатай болдог. Эрүүл мэндийг дэмжиж ажиллагч Япончуудын итгэлийг хүлээсэн 460 жилийн түүхтэй эрүүл мэндийн орд иргэний хэрэглэл Нишикава хамтран ажиллаж байна. За Нишикавагийн хувьд бол Японы нойр судлалын шинжилгээ ухааны лабораторитой хамтран шинжил судлаад за эцэст нь гарсан бүтээгдэхүүнийг за Япон эмчийн нарийн хяналтанд одоо ингэж үргэлжлүүлэн судалгаа хийж үзсэн байдаг. За ингээд 98% эрэг үр дүн гарсан байж байгаа. За ингээд ерөнхийдөө л Япон эмчийн зөвлөж буй дэр гэдэг одоо нэршил гарсан байдаг. За ингээд бас мөн эрүүл мэндийн орд иргэний хэрэглэл гэж бас нэрлэдэг байх нэ. За Япончууд өдөрт дунджаар 5-6 цаг унтдаг. За хэдий бага унтж байгаа хэдий ч чанартай тэр нойрыг илүү сайн авч чаддгаараа ач холбогдолтой. За харин монголчуудын хувьд бол 7-9 цаг за магадгүй түүнээс их унтдаг хэдий ч за тэр чанартай бат бөх нойрыг бол авч чаддаггүй. Энэ нь эрүүл мэндийн орд иргэний хэрэглэлийн одоо ойлголт болон за хэрэглээ их бага байдагтай холбогддог гэж үздэг.
Нишикавагийн дэрний хувьд бол 3 тулгуурт цэгийн онолоор бол бүтээгдсэн байж байгаа. За яг одоо миний энэ гарт харагдаж байна. За 3 тулгуурт цэгийн онол гэдгийг нь хэлж өгье. За хүн унтахад үндсэндээ яг нэг хэсэг дээр илүүхээр ачаал өгөх юм бол тэр чанартай нойр бол алдагддаг гэж үздэг. За харин Нишикавагийн эргономик дэрний хувьд бол за эхний ээлжинд бол бид энэ толгойн хэсгээр бол энэ хэсэг дээр бол одоо дэрлдэг. За мөн хүзүүний хэсэг, за тэгээ мөн мөрний хэсэг гэсэн энэ 3 тулгуурт цэгийн онол дээр бол маш сайн нарийн шинжилгээ судалгаан дээр бол батлагдаж ингэж хийгдсэн учраас таны тэр бат бүх нойр чанартай нойрыг авахд илүү ихээр тусалдаг. За мөн бид нэр хөдөлгөөн хийж одоо унтдаг бол та яаж хөдөлгөөн хийсэн таны тэр 5 тухтай чанартай нойрыг авахд илүү ихээр энэ дэр туслана гэсэн үг. За яг одоо энэ миний гарт бол Нишикавагийн нэрээ хүүхдийн дэр байж байна. За нэрээ хүүхд болон за бага насны хүүхдүүд зориулсан дэрүүд байж байгаа. Дотроо маш олон төрөл байж байгаа. За яг энэ дэрийн хувьд бол 4 сараас эхлээд 12 настай хүүхдийн хувьд бол одоо дэрлдэг. За хүүхдийн хувьд бол маш их хөдөлгөөн хийж унтдаг. За ялангуяа тэр одоо бага уйлдаг хүүхдийг ч юм уу ээж авнар маань их одоо авдаггүй тавьчдаг тий хэвтүүлээд байдаг. За тэгэхээр хүүхдийн нөө толгойн хэлбэр маань алдагддаг. Тэгвэл яг энэ дэрийг хэрвээ дэрлүүлвэл хүүхд маань хоёр чи харж хөдөлж унтдаг. Энэ бүхэнд яг энэ эрүүл мэндийн дэрний хувьд бол таны хүүхдийн толгойн хэлбэр зөв байх боломжийг хангаж за мөн одоо тэр бат бүх чанартай нойрыг нь анханаас нь хүүхд байгаас нь авах тэр зүйлийг одоо бүрдүүлж чаддаг гэсэн үг. За мөн Нишикавагийн хувьд бол агаар нэвтрүүлэгч гудс байдаг. За энэ гудсны хувьд бол таны биеийн за яг одоо жигд хуваарлалтай даралтыг одоо өгдөг учраас таны бие илүү сайн амрах боломжийг бол ус олгож идэг. За мөн матрас дэвсгэр за энэ нь бас илүү таныг чөлөөтэй байх одоо боломжийг ус олгож өгж байгаа. За мөн одоо эрүүл мэндийн орд ирний иж бүрдлүүд бол бүрэн одоо цогцоор бол нэг дор байрлсан гэдгээр давуу талтай юм байлээ. За байршлын хувьд бол Мишель Экспогийн чанх одоо ард байрлал Polaris ихтлгүүр дээр Нишикава одоо байрлаж байгаа. Тэгэхээр та яг өөрийнхөө тэр бие махбодод таарсан за мөн дэрний хувьд тэр одоо өөртөө таарсан тэр дүүргэлтийг бас хийлгээд хэмжилтүүдийг бас хийлгээд явах бүрэн боломж бол байгаа юм байна. За чихвчний хөгжмийг ерөнхийдөө яг одоо өдөрт тэдэн цагаар сонсох ёстой ч гэдэг юм уу. За эсвэл яг одоо та сонсголын децибел гэж ярьсан шүү дээ. Тэгэхээр одоо яг сонсож байхдаа яг хэр одоо чанга суулын тааруулах ёстой ч гэдэг юм уу. Тэр тал дээр та зөвлөгөө өгвөл. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөн сүүлдээ 60-60 харьцаа гэдэг юм гаргаад дэвшүүлж байгаа л да. Энэ нь болохоор яг үхээр чихвчний хөгжмийг хоногт 60 минут эсрэхгүй сонсох. Нэг цаг л юм дээ. Нэг цаг л дээдл нэг цаг. Сонсох одоо давтамжийг 60% сэтрүүлэхгүй. Одоо чангалахаар чинь 100% гэж явж байгаа. Тэгэхээр 60 дээр гэсэн. 60% дээр. 60% дээр. Өөрөөр хэлбэл 100% гэж үзэн шүү дээ. 100%-ийнхаа 60% нь сонсох хэрэгтэй. Тал буюу түнээс дөнгөж дээш. Тий, хуучин бол ерөнхийдөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө чихвчийг 30% хэрэглэнэ. Давтамжийн 50% сэтрүүлэхгүй сонсох хэрэгтэй гэж байсан. Одоо сүүлийн үед хамгийн дээд түвшиндээ 60-60 харьцаа гэдэг юм аа гэдэг болсон. Өөрөөр хэлбэл 100% сонсдог байхад 60% дээр нь. Жишээлбэл нэг 15 одоо тухайн чихвчид чинь 15 хүртлээ одоо ингээд чангардаг бай гэж бодоход 60% нь хэд юм? Нэг 8 ч юм уу 9 ч юм уу. Тэр хүртлээ тавих хэрэгтэй байх нь. Хамгийн дээдл нь шүү. За тэгээ дээдлийн хэрэглээ одоо хоногтоо 1 цаг. Тэгжээж бид нар яах нь сонсголоо хамгаалж үлдэх нь. Тэгхгүйгээр өдөржингөө чихвч зүгээл дээрэс нөгөө нэг 60-60-ийнхаа харьцааг алдуулаад бас чангаар сонсоо. Чангаал магадгүй 60% биш 70%, магадгүй 80% сонсоод явах юм бол дотор чихэнд байгаа сонсголынхаа эсүүдийн гэмтэх юм, сонсголын мэдрэлийн эсүүдийг гэмтэн л гэсэн үг байна шүү дээ. Тэр чинь сонсох төвчнөөс их дисплейлер авч байгаа учраас. Тэгэхээр яах нь мэдрэлийн гаралтай сонсгол бууралт үсэд эргэшгүй өөрчлөлт. Өөрөөр хэлбэл нэгэнт буурсан бол эргэж хизээч сэргэхгүй шүү. Тийм учраас чихвчний хөгжмийг чихвчийг ерөнхийдөө хүмүүс одоо зохистой одоо нөгөө зөв хэрэглээгээр одоо 1 цагаа тэгээд 60% сэтрүүл 60 децибелээс 60% сэтрүүлэхгүй сонсгол одоо шаардлагатай гэсэн дэмийн зөвлөгөө гарсан байна. 60-60 гэдэг чинь их гоё ойлгомжтой юм шүү дээ. Тий 60-60. Яг нэг зарим эмчнэр дээр ингээд зөвлөгөөг нь хамсараад тахаар баахан децибел ярьждаг. Тэр чинь нарийн мэргэжлийн эмчнэр мэдээд байдаг. Нэг хүмүүс чинь энэ одоо яг ямар хэмжээгээр гэхээр тасаа 60-60 гэлчгэр энэ чих гоё ойлгомжтой болчихсон. Тий, тэгээ яг мэргэжлийн төвшөнд бол хүмүүс ойлгохгүй л дээ. Бид нар чинь нарийн сад нөгөө нэг мэргэжил гэхээр чинь децибел бол маш нарийн байдаг. Ерөнхийдөө товчоор хүмүүст ойлгомжтой хэлэхэд л тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн зөвлөмж байдаг. Тэгэхээр бас одоо
хүн нөө нас ахих тусам нөө одоо мэдрэлийн үйл ажиллагаа суларсантай холбоотой тий хараа муудах сонсгол буурах явчихж байгаа. Тэгэхээр залуудаа сая таны хэлдгээр жар жарын харьцааг алдагдуулаад хамаагүй сонсоод байсан юм бол тэр яг одоо насандаа таарсан хэвийн хэмжээ буурах байдал тэр нь бүр эрт сонсгол буурах нь шүү дээ. Тэгсэн. Бүр сонсгоо болоод эхэллээ. Тий. Хүний сонсгол чинь 90 настай хүний сонсгол 18 настай хүний сонсгол хоёр өөр л байж таарна шүү дээ. Физиологоор өөрөө буурдаг. Өөрөөр хэлбэл залуу наснд бүх эрчимтэй л хөгжиж байгаа шүү дээ. Нас ахих тусам физиологоор буурдаг. Заавал одоо 90 настай хүн нэгдүгээр түвшнээр сонсно 18 настай хүн нэгдүгээр түвшнээр сонсно гэсэн байхгүй шүү дээ. Ерөнхийдөө явандаа насжилттай холбоотойгоо физиологийн бууралт гэдэг юм үүсэж идэг. Тэдэн наснд төдөн децибелээ сонсож яхад болно. Тэдэн наснд төдөн децибелээр сонсож яхад болно гэсэн хэмжээсүүд байдаг. Яг зөв адилхан залуу нас шиг сонсохгүй шүү дээ. Гэхдээ тэрүүнээсээ ил яах нь илүү буурах. Эрт буурах нь шүү дээ. Илүү буурах. Бүр хүн ирээд яг сонсохгүй бүр гэдэг хүмүүс ч тийм л сүүлээ. Тэгэхээр ийм сонсгол бас алдагдах ийм эрсдэлтэй байдаг. Тэгээд сонсгол бууралж байгаа бас олон зэрэгтэй шүү дээ. За жишээлбэл сонсголын бууралтай хүмүүс бага зэрэг сонсголын бууралтай хүн гэхээр нь ерөнхийдөө шуугантай орчинд хүний яриаг сайн сонсохгүй байх жишээтэй. За тэгээд бага зэрэг дунд болон одоо хөнгөн зэргийн сонсголын бууралтай хүмүүс болохоор ерөнхийдөө холын зайнаас харьцаж байгаа хүмүүсээ дууг сонсохгүй чанга яриулж сонсох. За шүү бүр хүнд зэрэг гэх юм бол ингээд хажууд нь чанга ярьсан сонсохгүй байх. Зэрэг сонсголын бууралтын зэрэг мэрэгчин тэртээ түрүү шал өөр одоо олон зэрэгээр хуваагдчих байдаг. Ихэр сонсож байгаагаас шалтгаалаад. Тэгэхээр одоо сонсголоо хамгаалж л одоо янз бүрийн одоо өндөр зур чимээ авахгүй ялангуяа тэр чихвчний хэрэглээг л яриад штэ. Тэгэхээр чихвчний хэрэглээг одоо миний хэлдэг 60 одоо хүн болгон бид 60 чи ойлгомжтойгоос дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж байгаа. Тэгэл 60 минут сонсно, 60%-аас илүү сонсно. 60 децибел гэхээр ч үгүй шүү дээ. Тэгэхээр тухайн одоо спектрик ч юм уу хамгийн дээд түвшингээс 60% бага л сонсох хэрэгтэй байна. Хэд ч үеж чангарч болох нь шүү дээ. Тий. 100 чангарч болно, 10 байх юм бол яах нь хэд дээр нь. Тэрнийхээ 60% бодоод. Цаасаа хэллээ шүү дээ. Яг сонсгол хэрвээ нэгэнт буурч байгаа юм бол дахиж сайжрна гэж байхгүй гэж ярьсан. Тэгэхээр наан хэрвээ ингээд сонсгол буурж байгаа ерөөдөө ойлгоод хурж ирээ чих хамар хоол амжилттай сонсголын тест өгдөг шүү дээ. Би бас тест өгж үзчихсэн. Минийх бол их сайн сонсч байсан. За хэрвээ өөрөө бууралтай байна гэж тухайн үзэх юм бол эмчээсээ зөвлөгөө аваад явуул их дээр байх болох бах тий. Гэхдээ сонсгол бууралт нэгд буурвал сайжрахгүй гэдэг чинь хоёр талтай. Тэр нь болохоор мэдрэлийн галтай сонсгол бууралт яриад байгаа юм би. Сонсгол бууралт хоёр янз байх нь шүү дээ. Дамжуулах хэлбэрийн сонсголын бууралт нэг нь одоо нэгэнд дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт. Нөгөөх нь хүлээн авах хэлбэрийн буюу мэдрэлийн галтай сонсгол бууралт юм. За дамжуулах хэлбэрийн сонсголын бууралт гэдэг нь бол нөгөө дамжих замд нь саад болж байгаа өвчнүүд яригдсан дунд чихний өрөвсөл хингэрэг цооргой байх, цонцдог яснууд алах төртөрөөний холбоосон салсан байх. Эднэр бол яах нь сэргэж болох. Одоо сонсгол сэргэхгүй эмгэг гэдэг мэл нөгөө мэдрэлийн гаралтай нөгөө дуу хүлээж авч байгаа эргэтний эмгэгийн үед л яах нь сонсгол сэргэх боломжгүй. Тэгээ мэдрэлийн эсүүдийг гэмтээгээд байгаа бол тэр. Тэгээ мэдрэлийн эсүүдийг гэмтсэн нөгөө мэдрэлийн эс чи өөрөө гэмтсэн байхаар сэргэх боломжгүй байна. Тэрэн дээр л одоо сэргэх боломжгүй гэж ярьж байгаа болохоос дамжуулах хэлбэрт одоо алдагдал гараад сонсгол буурсан тохиолдолд нөхөн сэргэх бололцоотой, эмчлэх бололцоотой. Тийм шүү, хоёр өөр шүү. Тийм байна. Дамжуулах уу мэдрэлийн гаралтай юу гэдгээ ялгаж онцлуулаад. Тий, одоо чихний сонсгол бууралтыг чинь хүн болго юунаас болж байгааг бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр эмчдэр бас л хандах хэрэгтэй болчихж байгаа. Эмч тэрийн ялгыг гаргах. Эмчний ялгаагаа гаргах юунаас болоод байгаа. Магадгүй хэсэг хугацааны үрслийн гаралтай амар битүүрсэн байж болно шүү дээ. Үрсэл намтгаар зүгээр ч болчих болно. Тэгэхээр сонсгол буурах ерөнхийдөө хоёр шалтгаан байна. Нэг нь болохоор хоёр зам байдаг. Нэг нь болохоор дамжих замд нь саад болж сонсгол алдагдах. Нэг нь болохоор хүлээж авах замд нь хүлээд авах аппарат нь гэмтээд сонсгол алдагдах. Нөгөөх нь 3 дахь бас байгаа. Энэ хоёр нь хавсраад байж болох юм. Хавсарч болох нь. Бас хавсарч болно. Тэгэхээр одоо чихвчний эргэлгийн хувьд болохоор яг ганцхан хүлээн авах уу мэдрэлийн гарлаа сонсгол бууралтаа л бид нар яриад байна шүү дээ. Тэгэхээр сонсгол бууралт ийм цогцоороо бас том байдаг байна. Дамжуулах замд нь одоо саад болох нь хүлээж авах хэсэгт нь бас мэдрэлийн гаралтай бууралт байж болох нь бас дамжих замд саадтай хүлээж авах замд хавсарч болох нь. Хавсарч холимог хэлбэрийн сонсголын бууралт гэж байж болно. Гэхдээ ер нь аюултай эргэж сэргэхгүй нь болохоор чихвчний хөгжим сонсох буюу мэдрэлийн гаралтай талаа яриад байна. Тий, одоо аюултай эргэж сэргэж боломжгүй нь болохоор ерөнхийдөө мэдрэлийн гаралтай сонсгол бууралт. Мэдрэлийн сонсох эсүүдийн гэмтлийн үед үүссэн сонсгол бууралт маань л эргэх сэргэх боломжгүй байгаад байдаг.
Яг тэн дээр нь л барих боломжтой байна тий. Тий. Тэгэхээр тэн дээр нь бидний эмчилгээний зарчим мэдрэлийн гаралтай сонсголтой бууралтай үед болохоор бид нар тэн дээрээ барих эсвэл өшөө муудахгүй байх, сонсголын эсүүдээ өшөө өхүүлэхгүй байх. Одоо чихвчний хөгжим үед тэгж л яах нь байна. Тэгэхээр залуучууд маань яах нь вэ? Энэ дээрээс анхаарч яахгүй бол яагаад ч гэрч залуугаараа сонсголын алдагдaltaй болчвол мэдрэлийн гаралтай сонсголын бууралд эргэсрэх боломжгүй байх нэ гэдгийг л хэлэх хэрэгтэй. Тэгэхээр ажлын бүтээмж бүх юм буураад явчихна гэсэн үг шүү дээ. Тий. Жилих боломжгүй бол явчихна гэсэн үсүүл рүүгээ. За. Сонсгол муудад үйл сайн шалтгаанууд байна. За. Ер нь дээ сонсголоос муутгаас сэргийлэхийн тулд ер нь бид нэр тэгээд яг ямар арга хэмжээг наацахын авах боломжтой гэдэг юм бэ? Та нэг ингүүл таны сонсгол буурахаас биднээс сэргийлэх боломжтой шүү гэдэг нэг зөвлөгөө өгвөл. За сонсгол бууралт чинь бас нэг 2 3 янз гэж хэлсэн шүү дээ. За тэрнтэй холбоотой болохоор яаж сонсгол буурч байгаасаа бас шалтгаалдаг. За зүгээр нэг одоо ерөнхийдөө ийм байхад хэрэгтэй ингэж одоо сонсгол буурахаасаа сэргийлье гэсэн зөвлөмжийн үед 2 3 янз л та. Нэгдүгürt нь болохоор нярайн сонсголын одоо бууралт байдаг. Нярайн сонсголын асуудал. Нөгөөх нь өсвөр насны. За ахмадынх гэдэг сонсгол бууралтууд байдаг л та. За тэгээ эндээс шалтгаалж байгаа шалтгаанаас л урьдчилан сэргийлнэ гэсэн үг. За нэрийн хувьд болохоор сонсголын алдагдaltaй болох шалтгаан болохоор удамшлих байж болно. За дутуу төрсөн байж болно. Нэрийн шаргалт нь удаан хугацаагаар явагдсан байж болно. За жирэмсэн их одоо жирэмснийхээ хугацаанд өвдсөн жирэмсэнхийн одоо жирэмснийхээ хугацаанд янз бүрийн халдвар төвчин нөлөөсөн байж болно. Гэх зэрэгээс бас нэрийн одоо сонсголын алдагдал үүсэх өрсөлдөй байдаг. Тийм учраас одоо урьдчилан сэргийлэхийн тулд яг жирэмсэн үедээ одоо янз бүрийн халдвар төвчнөр аль болохоор өвдөхгүй байх хүүхд тээж явахтаа л одоо бид нар урьдчилан сэргийлж эхлэх нь шүү дээ. Янз бүрийн халдвар төвчөнд аль болохоор өвдөхгүй байх. За тэгээд янз бүрийн одоо ототоксический эми хэрэглэлээ аль болохоор хэрэглэхгүй байх. За тэгээд одоо жирэмснийхээ явцыг зөв одоо гүйс тээж төрүүлэх гээл урьдчилан сэргийл бараг л одоо хэвлээд байхаас нь л одоо урьдчилан сэргийлж эхлэх нь шүү дээ. За ийм за өсвөр насны үед болохоор янз бүрийн халдвар төвшөнд аль болохоор өртөхгүй байх, дархлаагийн сайн дэмжиж байх. За тэгээд дээрэс нь яах нь вэ гэхээр одоо чихийн аль болохоор ухаж одоо хүмүүс ч одоо тэгдэг чихийн айгүй их цэвэрлээд одоо байнга ухаа цэвэрлээд идэг, хөлөх байна гэж ухаал цэвэрлээд идэг. Тийм одоо чихийн хүүхдийн чихийг ялангуяа өөрсдийнхөө чихийг ч гэсэн аль болохоор ухаж цэвэрлж оролдохгүй байх хэрэгтэй. За тэгээд хүүхдээ аль болохоор зодож гэмтээж нөгөө гэмтлийн гаралтай хингэрэгийг үүсгэх харшлаг магадгүй санаандгүйгээр хүүхдээ чих рүү налгасчих юм бол чихэн цоорчих нь шүү дээ. Хингэрэг нь цоорчин. Тэгээд аль болохоор тийм одоо чихэнд гар хүрэхгүй байх хэрэгтэй. За тэгээд өндөр дуу чимээнээс хол байлгах хэрэгтэй. Хүүхдийг том хүн ч гэсэн ялгаагүй өндөр дуу чимээнээс хол байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хөгжмийг ч гэсэн өндөр дуу чимээтэй аль болохоор сонсохгүй байх хэрэгтэй. Түрүүний хэлдгээр чихвчний хэрэглээг зөв зохистой, хэрэглэх шаардлагатай. Ийм одоо зөвлөгөөнүүд бас өгнө. За тэгээд нөгөө нэг сонсгол бууралтанд нөлөөлж байгаа одоо чихэнд нөлөөлж байгаа эмгэгүүдийг эмчлэх хэрэгтэй. Дунд чихний өрсөлдөөл тэрийг эмчлэх хэрэгтэй. Хингэрэг цоорхой байх юм бол тэрийг одоо эмчлүүлэх хэрэгтэй. Хамар яригдана. Одоо нөгөө чих яриад ирэх нь хамар яригдана шүү. Хамарч хоёр ч холбоотой учраас хамрынхаа эмгэгүүдийг эмчилж чихний одоо өрсөлдлөөр одоо хүндрэхгүй байх арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. За тэгээ ямар нэгэн байдлаар одоо хамардч бай, чихэндч бай, одоо ямар нэгэн хүүхдэд том зовир илэрх юм бол мэрэгжлийн эмчид сайн хандж явах хэрэгтэй. Ямар нэгэн зовир илрүүл жишээлбэл чихнээс нь булга гоожих ч юм уу, одоо чих нь муу сонсоод байна гэх ч юм уу, чих нь өвдөд байна гэх юм бол яаралтай мэрэгжлийн эмчид хандах шаардлагатай. Ийм одоо дэглэмүүдийг л барьж бас чихэн сонсголоо хамгаалж үлдэх дараачин хүндрэлээс нь сэргийлэх үрслээ даамжруулахгүй байх юм арга хэмжээнэ гэдэг авна да. Та сая хэллээ шүү дээ. Таны сая хэлсэн зүйлийг бас олон ээж эмэгтэйчүүд заав сонсох хэрэгтэй байх та. Одоо эмэгтэй хүмүүс чинь нэг мэдхгүй цаанаасаа рефлекс нэдэг юм. Чих ухах амар сонирхолтой байгаад байдаг. Тэгээд чихийг одоо хүүхдийнхээ болон те ер нь бол одоо чихийг байнга үзэж одоо ухаад байх нь цөрөг нөлөөтэй гэж ярьлаа шүү дээ. Ер нь тэгээ байнга ухахгүйгээр ер нь яаж цэвэрлэх боломжтой вэ? Чих нь өөрөө ерөнхийдөө хулих гэж байдаг шүү дээ. Тэр чинь хоёр янз л да. Нэг нь болохоор нойть хулих. Физиологоор тийм шүүрэл ялгарч яхна шүү дээ. Нөгөөх нь хуурай хулих. Тэрийг байнга ухаад авах шаардлага байхгүй. Одоо хуурай хулих ялгардаг хүмүүст болохоор өөрөө өөрийгөө цэвэршүүлж яадаг байна шүү дээ. Хүний ярих зажлах хөдөлгөөнөөр ялгарсан хуурай хулих яах нь гадагшилж яадаг.
тэрийг зогсооно гэж байхгүй өөрөө физиологоор цаанаа ялгарч байгаа юм чинь төгс цэвэрхэн чих гэж байхгүй шүү дээ. Тэр чинь хөлхий өөрөө цаанаа физиологоор ялгарч байгаа хөлхий байж л байна. Гэхдээ тухайн одоо хөлхийг ингээд байнга цэвэрлээд байх шаардлага байхгүй. Бүр ингээд чих ингээд бөглөрчдөг шүү дээ. Хөлхөн бөглөөгөр бөглөрсөн тохиолдолд мэрэгжлийн эмчт очиод цэвэрлүүлчих юм. Өөрөө харж байгаа л тэрийг өөрөө ухаад аваад байх шаардлага байхгүй. За нойтон хөлхний хувьд бол хуурай хөлхөөс арай өөрөө ялгараад байдаг хэрнээ гадагшилтгүй. Тэгээд одоо хөлхөн бөглөө үүсэх юм эрсдэлтэй. Тэгэхээр нойтон хөлхтэй хүмүүсийг ерөнхийдөө эмчнэр нэг харж агаад цэвэрлэх гэсэн зөвлөгөө өгдөг. Гэхдээ цэвэрлэхдээ нойтон хөлх чинь зөвхөн наад арсын эзэгтэй сувгичийн амсар дээр л үүсдэг болохоос цаана үүсдэг. За тэгээд дээрэс нь өөртөө цэвэрлэх гэж нэгэд хөлхөө авч чадахгүйгээр цааш нь чихээд идэг. Хүмүүс ч бас өөртөө нэгэд мэрэгжлийн эмч цэвэрлэх хүн өөр цэвэрлэх чи хоёр өөр штэ. Тэгээ авсан юм байхгүй наана байгаа хулхаа зүгээр авчих байтал нөгөөдүүл чинь авах гэж гэж нөгөө цаашаа хингэр рүүгээ хулхаан бөглөөгөө чихээд хулхаан чихээд одоо өшөөрөө нөгөө хулхын одоо цааш нь чихсэн болоод нөгөө сувгаа гэмтэх ингэргээ өрөвсүүлэх юм асуудал гарч ирдэг. Тийм учраас аль болохоор чихээ уухгүй байх шаардлагатай. Хобби моби гэж тийм юм ярих шаардлага байхгүй. Над дээр бас нэг залуу ирж байсан. Эхнэр нь одоо бас л нөгөө чих уух хоббитэй. Тэгээд бас ингэргээ гэмтээчэд иржсэн тийм тохиол. Баян ухсараа тэнгэрийг гэмтээсэн. Жагаад тэр чинь одоо ямар зайд байдаг хингэрний альс чинь сувгаасаа хэдийн хэмжээнд байдгийг тэд нар мэдэхгүй. Тэгэнгүүтээ цэвэрлж яах гэдээ ухаад байжгаад магадгүй тэр чинь мэрэгжлийн бид нар ч үзэхтэй тодорхой хэмжээний зориултын багжаар дурангаар харж иж янзалж байгаа шүү дээ. Тэрнээс чи өөрөө харанхуй нөхөр юу байгааг мэддэггүй цэвэрлэнэ гэдэг чинь утгагүй зүйл аахгүй. Тэгээд чихээ одоо хингэргийн гэмтээчэд ирсэн хүн ч бас тохиолдчихсан. Тийм тохиолдол байдаг шүү. Тэгэхээр наад айлхаар чихээ оролдохгүй, уухгүй, цэвэрлэх одоо цэвэрлж гин гэж оролдохгүй л байх шаардлагатай. За нойт хөлгийг бол бас өөрөө наана зүгдгөөс нөгөө чихний нөгөө сувгичийн амсар дээр байгаа учраас цэвэрлэж болно. Гэхдээ ингээд банк чихээ цэвэрлээд байвал нөгөө шүүл ялгалж ихсээд идэг. Жишээлбэл нойт хөлтэй хүн одоо сард нэг цэвэрлдэг байхад одоо банк гэж цэвэрлээд байвал ойртно. Шүүл нь нэмэгдээл улам ингээл мэдээж шүүл ялгарч байгаа юм чинь ингээл цэвэрлэл авах юм бол өдөөгд бол улам шүүл ялгах нэмэгдэн нэвцтэй тэр чинь. Тэгээ нэг цэвэрлдэг байсан бол хоёр цэвэрлэн, хоёр цэвэрлдэг байсан гурав цэвэрлэн. Төлөв бүр эмгэг болж өөрхөн. Тий, тэгээд ингээл банк цэвэрлээд ингээл өдөр болгон цэвэрлдэг. Би өдөрт баг одоо хоёр цэвэрлэх гэдэг гэсэн хүмүүс ч орж ирдэг. Тэгэхээр тэр чинь буруу зуршил авах нь шүү. Тийм байна. Бүр ингээд хулхан бөглөөндө бөглөрсөн бол энэ цэвэрлж болохгүй гэж бас яваад иж болохгүй. Энэ чи бас айгүй асуудалтай. Дүүрэн чихэн хулхан бөглөөгөөр бөглөрсөн цаанаа өрсөд байгаа ийм хүмүүсийг бол хулхан бөглөөг цэвэрлэх шаардлагатай. Тэр нарийн мэрэгжлийн эмчтэй. Тэгээ нарийн мэрэгжлийн эмчтэй хүүхдээ хараад цаашаа суух нь харагдахгүй бөглөөтэй байл эмчтэйгээ л хандуулаад цэвэрлэх хэрэгтэй. Зарим ээжүүд нөгөө цэвэрлэхгүй явсаар гараад нөгөө хүүхэд нь бүр хулхан бөглөөгөөр бөглөрсөн. Тэгээ цаанаа өрсөл үүсдэг. За сувгийнхаа хулхан бөглөө нь болохоор ингээд цааш хингэр харах боломжгүйгээр хатуу хулхан бөглөө үүсдэг байна шүү дээ. Тэр нь болохоор хэдэн хугацаагаар ч өрсөхгүй явж болдог. Мэдэхгүй. Жохон сонсгол алдагдвал алдагдаал ингээл өрсөхгүй яагаад идэг. Тэгээд нөгөө хамарч хоёр цоч холбоотой учраас хамар магадгүй өвдөж жагаад чихрөөгөө хүн дээр чих өвдөчөөд хүрээд ирдэг. Тэгэнгүүт л яах нь дуу хулхан бөглөөтэй авьяа авч болохгүй, эм тусааж болохгүй юм байдал бас хүрэх тохиолдол байдаг. Тийм учраас хатуу хулхан бөглөөгөөр бөглөрсөн тохиолдол эмч тандаад цэвэрлүүлэх шаардлагатай. Онгорхол байх хэрэгтэй. Огт холихгүй биш, холихгүй байна гэсэн үг биш. Тэгтээ яах нь сувг чөлөөтэй байх хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө бол бас хамаагүй чихээ ингэж одоо дуур мэдчтэй ухуулаад иж болохгүй байна. Тэрнтэй холбоотой бас энэ чихний хингэрэг цорох тохиолдол хүртэл одоо эмчтэр ирсэн байна шүү дээ. За тэгэхээр дараагийн асуулт бол бас их чухал асуулт байж байгаа. Бид нар хоолойны мах гэж яриад нийтлэг ойлголттой байдаг. Гүүлсэн болчихгоо гэж байгаа те. Хоолон дээр бид нэг амаан гаагаад харахаар эмчнэр хүүхдүүд дээр те шпатл тавиад амын ангаалгаа харахаараа гүйлсэн болчихгоо одоо хоолой өвдсөн мэн үүдийг харж байгаа. Тэгвэл энэ одоо эрэгтэн маань ямар үүрэгтэй юм бэ? Сүүлийн үед хүмүүс ч бас яриад байгаа шүү дээ. Би хоолойны махаа ахуулсан чи миний хоолой моолоо өвдөхгүй юусаа амар байгаа штэ гэд би энэ бараг зөвлөх маягийн яваад байгаа. Тэгвэл энэ эрэгтэн ер нь бол ямар үүрэгтэй одоо аль хүртлээр байлгахын за ямар заалтаар ер нь хэрвээ одоо ахвал мэдслээр ахуулах юм бэ гэдгийг тайлж өгч. За гүйлс гэдэг маань ерөнхийдөө залгуурт байгаа тунгалгын булчиргааны бөөгнөрлийг хэлдэг. За амд болохоор харагдаж байгаа та нарын шинэ сая хэлдгээр тагнаа гүйлс булчиргаа гэж нэлдэг. Одоо бидний ард түмний хэлд занчнаар хоолойны мах гэж. За залгуурын зайд ганц тэр хоолойны мах гэж тагнаа гүйлс гэж байдгүй.
нөгөө залгуурын зайдны 4 төрлийн булчирхай байдаг. 2 талын одоо та нар нэг хилцэн шир хоол намах гэдэг нь тагнаан гүйлс гэж нэрлэгдэг. 2 талын тагнаан гүйлсэн булчирхай. За дээрэс нь 2 талын хэлний гүйлс. За тэгээд нармаан гүйлсэн булчирхай. Тэгээд сонсголын гүйлс гэдэг залгуурт ийм нийт ийм цагар хэлбэрээр байрлсан ийм гүйлснүүд байрладаг. Үүнийг ерөнхийдөө Вальтер Пироговын цагар гэж нэрлэдэг. За энэ гүйлсэн булчирхайных нь гадаргуугаас нь ерөнхийдөө цагаан эс ерөнхийдөө ялгарч идэг. За тэгээд гаднаас орж ирсэн ням бактерийг устгах үйл ажиллагаа одоо үзүүлдэг. Өөрөөр хэлбэл амьслын замын эхний барьер гэж үздэг. Өөрөөр хэлбэл ням бактерийг устгах одоо хамгаалах одоо үр гүйцэтгэдэг байх нь хоёрдугаарт өөрөө нөгөө нэг хулгайн булчирхайн богинорл учраас нөгөө дархлааны эргэтэн гэж үздэг. Тэгэхээр яах нь хүнд илүү эргэтэн гэж байхгүйтэй адилхан энэ гүйлсэн булчирхай ч өөрөө нэгдүгээрт нь ям бактерийг устгах нь байна. Хоёрдугаарт нь дархлааны эргэтэн болж өгдөг байна. Тийм учраас яах нь бид байх ёстой эргэтэн гэж үздэг байх нь. За тэгээд дээрэс нь одоо гүйлсэн булчирхай авах заалт гэсэн тийм ээ. Заалт гэхээр юу гэхээр за наадах одоо гүйлсэн булчирхай ч өөрөө хэрэгтэй ням бактерийг устгадаг одоо дархлааны эргэтэн боловч яах нь эргээд яах нь одоо дархлааны үр ажиллагаагаа гүйцэтгэх юм болоод эсвэл ням бактериа устгах юм болоод өөрөө ням тээгч болоод эхлэх юм бол одоо хоолны махны хагалгааны асуудал яригддаг. Өөрөө архаш зүрхсээд өөрөө одоо энэ үүргээ гүйцэтгэж чадах юм бол өөрөө халдвар тээгч болох нь шүү дээ. Тэгэх юм бол одоо хоолны махны асуудал яригддаг. За тэрнээс гадна архаг өрслийн үед хоолны мах авахс гадна бас одоо 3 наснаас дээш одоо хоолны махны хагалгаа хийгдэж шүү дээ. За энэ нь болохоор юу вэ гэхээр тэр 3 настай хүүхэд юм уу 4 настай хүүхэд чинь архаг ангинтай байхгүй байгаа шүү дээ. Тэр нь болохоор яах нь вэ гэхээр бөглөрлөлт үрсэл гэдгээр одоо тонцлит нөгөө бөглөрлөлтөд обструктивны гэдгээр бөглөрлөлт гэдгээр одоо хагалгаа ордог 3 наснаас дээш. За тэр нь бөглөрлөлт гэхээр хоолны мах ч өөрөө 1 2 3 дугаар зэрэгтэй байдаг байна. Тэр бас нармайд бас булчирхай байгаа гэсэнтэй. Тэр бас 1 2 3 дугаар зэрэгтэй. Тэгэнгүүт л тэр одоо тагнаан гүйс ч өөрөө 3 дугаар зэргийн том амьслын замыг хаах нь байна. Дээрээс нь нармайд байгаа булчирхай яах нь хоолны нөгөө гүйсэн булчирхайгаа дагаад бас өшөө том орчдөг. Тэгэнгүүтээ нармаан булчирхайны том гүйсэн булчирхайны том хамарт нь хоолойд нь ч том мах тэглээд нармайд нь ч том мах тэглээд амьслын замыг хаагаад байх нь шүү дээ. Тэр тохиолдолд бид нар яах нь бөглөрлөлтөд гэдгээрээ одоо 3 наснаас дээш тэрийг авах хагалгаа хийгддэг. Энэ бол архаг үрсэл биш байх нь ш бөглөрлөлтөд амьслын замыг бөглөөд байх нь амьсгалж чадахгүй байх нь нармайд нь одоо нэг юм чигцэн юм шиг томроод амьсгалж чадахгүй хамар талаас ямар ч асуудалгүй байна. Нармайд дах булчирхай одоо бөглөөд байх нь штэ. Тэгээд одоо амьсгалын замын халдварт өртөмхий болно. Хүүхд амьсгалж чадахгүй байн гамаараа амьсгална. Шуун унтаж чадахгүй хуураад байна. Гэх жишээлийн эндээсээ шалтгаалаад 3 наснаас дээш болохоор одоо гүйлсэн булчирхайг тагнаан гүйстэй авах мэсэл хийгдэж байгаа. Төрөний яриад идэх ч болохоор архаг үрслийн үед том өнгөж байж болно, хүүхдэж байж болно. Энэ болохоор тодорхой хэмжээний бас тодорхой заалттай нөгөө үрслийн. За жилд 7 буюу түүнээс дээш үрссэн тохиолдолд эсвэл 2 жил дараалан 5 буюу түүнээс дээш үрссэн тохиолдолд эсвэл 3 жил дараалан 3 буюу түүнээс дээш өвцөн тохиолдолд хоолойны махна авнаа гэсэн юм заалттай байдаг. Түүнээс гадна болохоор бид нар бас хоолойны мах авах заалтыг яаж гаргаж ирдэг вэ гэхээр залгуурын арчдаас аваад стрептококкийн тээгч байна уугүй юу? Одоо цус задлагч стрептококк нэрлэдэг штэ. Стрептококкийн тээгч байна уугүй юу? Магадгүй тэр цуслаг задлагч усаар нөгөө стрептококк маань цаашаа яах нь дамжаад зүрхний болон хол бүчидүүдийн үений хол бүчидүүдийн гэмтэх эрсдэлтэй байдаг. За тийм учраас тэр тээгч байна уу гэдгийг залгуурын арчдын шинжилгээ хийж аавна. За тэр залгуурын шинжилгээнд дээр тэр үүсгэж илэрлээ, стрептококкийн халдвар илэрлээ. Цаашаа бид нар иммунологийн шинжилгээ хийж үздэг. Одоо иммунологийн шинжилгээнд дээр өөрчлөлттэй гарна. За үүсгэж нь бактери үүсгэж одоо стрептококк үүсгэж илэрсэн иммунологийн шинжилгээнд дээр өөрчлөлттэй байвал бас хоолны махны хагалгаа хийн. Ийм ингээд заалтуудаар хоолны махны хагалгаа хийдэг. Тэгдгээр хоёрдугаарт нь болохоор энэ хүн хагалгаа хийсэн юм чи би хагалгаа хийлгэнэ гэсэн тийм байхгүй. Гэхдээ бид нар болохоор аль болохоор эмчлэх гэж үздэг. Эмчлэхгүй цаашаа хүндрэл нь гараад амьсгалтанд саад болоод тээгч яваад одоо стрептококкийн тээгч болоод эмчилгээ үр дүн байхгүй бол бид нар яах нь хоолны махны хагалгаа хийх заалт гарч ирдэг.
Одоо энэ хаалгаануудыг бол бас асалт мэд эмнэлгийн хувьд бол хийж байгаа. Тийм манай эмнэлгийн хувьд болохоор хоолны махны одоо хэллэгээр хоолны махны хагалгаа буюу тонзиллэх томын хагалгаа хийгдэж байгаа. Энэ манай эмнэлэг болохоор том хүнийх хийгдэн бас хүүхдийг хийгдэж байгаа. Хүүхдийн гүйлсэн булчиргаа хагалгаа бас хийгдэж байгаа. Маань армын гүйлсэн булчиргаа хагалгаа хийгдэж байгаа. Бүгдээрээ яах нь эрүүл мэндийн даатгалаа тодорхой хэмжээний хөнгөлөлтөөр хийгдэж байгаа. За тэгэхээр нөгөө бас нэг юм асуулт байна л да. Хоолооны одоо гүйсэн булчиргаа өрөвсөл буюу хоолойны махны эдэлчлэг гэдэг хүмүүс байна. Тэгэнгүүт нэг гэр бүл дотор аавынх нь одоо хоолойн байнга эдэлдэг тий амархан өрөвсчдэг. Тэгэнгүүт хүүхэд нь бас яг адилхан тэгээд байгаа бол нөгөө нэг одоо ээжүүд бас буруу ойлголт явуулдаг байхгүй. Энэ удамшдгийн байна тий. Ингээд гэрт нь аавынх нь хоолой өвдөгөөс учраас хүүхдийнх нь хоолойг өвдөөд байнга эдэлээд яваад байна гэж яриад байгаа. Та энэ тал дээр бас ойлголт өгч. Хоолойны архаг өрөвсөл бол удамшлын өвчин биш ээ. Энэ болохоор гэр бүлийн өвчин гэж үздэг. Яагаад гэвэл ахын замаар халдварладаг. Одоо хүмүүс удамштай гэр бүлээр энэ аав нэмчийн хүүхдний юм тийм бол байхгүй. Бид нар өөрсдөө хүүхдүүдтэй халдвар тарааж байгаа байхгүй юу? Удамшдаг өвчин биш. Халдварладаг. Нэгдүгээрт нь ахын замаар халдварладаг учраас гэр бүлийн өвчин гэж үздэг. Тэгэхээр магадгүй одоо өөрөө аав нь архаг анги хоолойны архаг өрөвсөлтэй стрептококкын тээгч байх юм бол хүүхдтэй яах нь бид нар ахын замаар халдааж болох нь байна. Аягт шанагаараа өөр яах нь хүмүүс чинь тэгэл албагаараа дамжуулах ч юм уу эсвэл нэг жоохон хүүхдээ нөгөө хоолнуудын нөгөөхдөө амдаа өнгөж чагаал халуунхүүдийн үсэж чагаал амаараа дамжуулж өгөх ингээд нөгөө өөрийнхөө халдварыг хүүхдтэй халдааж байгаа байхгүй юу. Тийм учраас одоо гэр бүлийн өвчин гэдэг учраас одоо ээж нь магадгүй аав нь хоолойны архаг өрөвсөлтэй байх юм бол одоо гэртээ эрүүл ахуйн дэглэмийг барих нь хүүхдтэй халдвараа тараахгүй байх дээр анхаарах шаардлагатай байх нь аяг шанаг халбгаа яах нь тусдаа хэлдэг байх нэ. Нэгдүгээр хоёрдугаарт нь яах нь вөхөрөө залгуурын арчсан шинжилгээ архаг өрөвсөлтэй хүмүүс заавал өгнө. Залгуурын арчсан шинжилгээгээр ямар нэгэн бактерийн тухайн хүн тээж гэнэ үгүй юу? Магадгүй яах нь нэгэн халдварын тээж авчиж болно штэ. Тэгэх юм бол бас яах нь бахан замаар хүүхдүүдтэй гэр бүлтэй хатаах эрсдэлтэй. Тэгэхээр ерөнхийдөө залгуурын арчсан шинжилгээ өгөөд эмэг төрөгч нь юм тээж авна уу үгүй вэ гэдг нь бас аюул чухал. Тэгэхээр тэрийг бас одоо байн хоолой өвдөд идэх хүмүүс бол яах нь өгөх шаардлагатай. Тэгэхээр бид нэг ахуйн замаар хеликобактер халдварладаг гэж дийлэнхтэй ойлголт байдаг бол бас энэ хоолойны ангийн үүсгэж байгаа өрсөл үүсгэж байгаа энэ үүсгэгч маань бас ахуйн замаар аяг шанагаар халдвардаг байх. Тийм учраас ялангуяа бага насны хүүхдүүд бол илүү тэр тусдаа аяг шанагаа байлгах нь зөв юм байна. Зөв тий зөв. Тэгээ дээрэс нь яах нь яагаад гэр бүлтэй халдварладаг учраас л түүнийг яах нь гэр бүлийн өвчин гэж үзээд байгаа нь шүү дээ. Бусдаар бол удамшиж би нөгөө хоолойны ангийн дэмжин тэгдээ тэр манай хүүд өвчтэй гэл тийм байх ёстой юм биш дээ эцэгчүүд ханддаг үгүй ахна шүү. Тэгдэг хин нэгэн дээр нэг буруу өгч гэдэг энийг дуурайсан учраас ингэсэн юм байна. Тий энийг дуурайсан баг удамшаад аав нь зүгт аргагүй шүү дээ өөдөөс ярьдаг тийм биш. Энэ бол бид нар өөр хүүхдүүдтэй өөрсдийнхөө байгаа өвчний халдварлуулад байна гэж байна шүү дээ. За тэгэхээр амьсгалын замын халдварт өвчний үед бид нэ хоолоо хамаа зайлаа гэж яриад байгаа тий. Одоо содын ус бол давсны ус, сарим усны ус бол гэл одоо ковидын үед л маш их яриад одоо хүмүүс айгүй зөв ойлголттой болчлоо. За тэгвэл тэр содын усмлаар жишээлбэл бид нар хамрыг одоо угаадаг тийм юу байгаа тий. Одоо нэг амьсгалаад хөгжээд нэг хамарлага уусмал хийгээд нөгөө хамарлаасаа гардаг. За мөн хоолоогоо бас ингээд зайлдаг. За эдгээр нэр нь ямар ач холбогдолтой байдгийг та бас хэлээд өгөөч. Ерөнхийдөө хамар угаах, хоолоогоо зайлах одоо нэг үеийг бодвол хүмүүс өргөн хэргэлдэг болчихсон шүү дээ. Мэдгтлээч болцгооцсон. За хамар угаах бол зайлшгүй шаардлагатай. За хамар угаах нь ямар ач холбогдолтой юм гэхээр ерөнхийдөө өрөвслийн үед Ярангуй жишээл хамар өрөвслийг гэхэд хамранд байгаа эдээ чалгацыг гадагшлуулах. Мэдээж хамар одоо жишээлбэл гамриттай буюу синуситтэй хүмүүсийн өтгөн ногоо эдээтэй ялгацтай байдаг. Тухайн хүн одоо хамар онгойлох цэцлгац заад хүчнээ нийгээд жисэн цаанаа үлдээд идэг. Тэрийг яах нь эдээд ядалцыг одоо хамар угааж гадагшлуулна. Нэгдүгээр нянг вирусыг зайлуулах, хамрын хөндийг цэвэрхэн байлгах. За тэгээд дээрэс нь болохоор харшлын улирлын үед болохоор аллергенийг гадагшлуулах. Одоо харшлын үед нөгөө урвал одоо явагдаж байгаа үед бид нар одоо хамраа угаа гэж зөвлөдөг шүү дээ. Энэ болохоор хамарт байгаа аллергенийг гадагшлуулаад харшил урвалыг багасгах зорилгоор хамраа угаа гэж байгаа. За тэгээ дээрэс нь хамар угаахаар нь бас хамрын үндийг чийгшүүлнэ. За дээрэс нь хамар угаах нь ялангуяа хүүхдүүдэд хамар нь ингээд хамрынхаа үндэд дүүр хатсан устай механикээр бөглөрөө явж идэг ч цаад нь үрсэл байхгүй хамар нь таг битүү
харахаараа зүгээр л хатсан там нусаар ингээд бөглөрцөн механикаар бөглөрцөн яваад идэг. Үрслээсээ биш байх нь ш зүгээр тэр өөрөө механикаар бөглөрцөн. Тийм байгаа тохиолдолд хамраа сайхан угааж байгаа юм бол дэвтээгээд гадагшлуулаад хамрыг одоо чөлөөтэй байлгахад хэрэглэгддэг. Тийм учраас ерөнхийдөө хамрыг угаахыг бид нэр зөвлөдөг. Ялангуяа хамрын үрслийн үед харшлын одоо улирлын үед ерөнхийдөө хамаараа угаа гэж ерөнхийдөө зөвлөдөг. За байнга өдрөө болгон жилийн турш угаа гэсэн үг биш. Байнга угаагаад байвал яах нь вэ? Ямар ч зовиргүй хүн хамар байнга угаагаад байх шаардлагагүй. Яах үрсэлтэй байвал амьсгалын дээд замын халдвартай хамар битүү үрсэлтэй ханиа томуутай эсвэл яхаа харшлын одоо сезон эхэлсэн ийм үед бол тодорхой хэмжээний 10 хоног юм уу 14 хоног орчим үнийг сараар байх уу хамраа угааж болно. Гэхдээ өөрт ямар ч зовиргүй хүмүүс бас угаагаад идэг. Тийг шаардлагагүй байхгүй. Байнга угаагаад байхаар нь яах нь бас нөгөө нэг хамарт байгаа нөгөө физиологийн нөгөө үйл ажиллагаанд бас жоохон алдагдал үүснэ. Тийм учраас тогтмол нөгөө хамраа угаах хэрэглэнээс илүү нөгөө тодорхой одоо үрслийн үед ч юм уу харшлын үед л тодорхой хэмжээний арилтал нь хамраа угааж байхад ийм ач холбогдолтой байх нь шүү дээ. Зөндөө ач холбогдол өгч штэ. Хамрааны нэгдүгээрт нь цэвэрхэн байлгана, хоёрдугаарт нямба вирусыг багасгана, аллергенийг хөөж гаргана. За тэгээд яах нь хамрын салстыг чиглэг байлгах гэдэг их үүрэг гүйцэтгэж учраас ялангуяа амьсгалын замын дээд талбарын үед бид нар ерөнхийдөө эмчнэр хамраа угаал гэж зөвлөдөг. За хоолой зайлахын үед болохоор бас ялгаагүй. Гэхдээ хоолой зайлах ус бол хоёр янз байгаа. Байнга бас зайлахгүй. Ямар нэгэн амьсгалын замын халдвар миний яриад байдаг хоолой өвцөн мовцсон тохиолдолд бид нар зүгээр нэг содын усмал авсан усмалаас зайлахаас илүү халдваргүйжүүлэгч усмал антисептик усмалаар хоолойг зайлуулдаг. Энгийн үед бол ялангуяа олон нийтийн газар явцсан амьсгалын дэв замын халдвартай хүнтэй ойр байгаа ч юм уу их тоошроотой орчинд орчсон ийм хүнд бол хүмүүс ялангуяа цэцэрлэг сургуульд явдаг хүүхдүүдэд олон нийтэд харьцсан ийм хүүхдүүд бол одоо энгийн усмалаар хоолойгоо зайлна. Одоо уусмалч бас хоёр янз байгаа даа штэ. Үрслийн үед хэрэглэгдэж байгаа уусмалууд нэг өөр байна. Зүгээр байнга тогтмол хэрэглэх уусмалууд бас байх нь. За тэгээд зүгээр ямар ч одоо өрсөлгүй юм хүмүүс байнга одоо антисептик уусмалаар бас хоолойгоо зайлаад иж болохгүй нэ штэ. Тэрийг бол яг үрслийн үед хэрэглэгдэн зүгээр энгийн зайлах уусмал гэдэг зөндөө зааварчилгаанууд манай гаргацсан байгаа штэ. Эрүүл мэндийн салбараас нөгөө давсны уусмал, содын уусмал, лимоны уусмал, сармисны уусмал гэ яаж бэлтгэх нь хүртэл заагаад өгсөн. Тэднийг бол яах вэ? Энгийн үедээ бас хэрэглэж болох нь байна. За тэгэхээр яг зүгээр үедээ бол байнга хэрэглэж болохгүй байна тий. Хамааны асуудалтай сая таас хэллээ шүү дээ. Уусмалыг дотор нь бас ерөнхийд нь хоёр ангилж ийн гэхээр яг тэр ямар нэгэн халдварын одоо голомттой өрөвсөлттэй үйл тамидын уусмал гэж тий. Тэгэхээр антисептик уусмал буюу халдваргүйжүүлэгч уусмалуудаар зайлдаг. Зүгээр энгийн үедээ болохоор тийм халдваргүйжүүлэгч антисептик уусмалуудыг хэрэглэхгүй. Ахуйн замаар одоо ахуйдаа хэрэгэл одоо бэлтгэж хэрэглэж болох энгийн уусмалуудыг бас хэрэглэх нь байна. За. Ерөнхийдөө тэгээд олон нийтийн газар яваад ч юм уу ялангуяа сургуулийн хүүхдүүд ингээд ханиа томоотой одоо дэгдэлтийн үед ерөнхийдөө хүүхдүүдийнхээ хоолой өөрсдийнхөө хоолой амыг энгийн одоо гэрээр бэлтгэдэг уусмалуудаараа зайлшиж болно. Гадуур яваал ирсэн үедээ гэртээ орохдоо заавал зайлшихад болох нь. Тэр нь болохоор амны хөндий бол амьсгалын дээд замаас орж ирж байгаа өвчин үүсгэгчийг л устгах зорилттой гэсэн үг шүү дээ. Устгах тэр амьдрах орчны үгүй их цаашаа уучг руу одоо өвчин үүсгэгч даамжрахаас нь амьсгалын доод замын халдвар үүсэхгүй гэсэн үднээс бол зайлах нэ. Тэгээ энэ арга бол ковид үед яг эмч биднэрт бол маш өндөр үр дүнтэй гэдэг нь бол батлагдсан шүү дээ. Тэгээд одоо нэг хэсэг дээр ковидос өмнө бол хүмүүс ийм ойлгоцгүйс. Одоо ковидтэй холбоотой хүмүүс энэ хэрэглээ бол аюул сайжирсан шүү дээ. Хүмүүс бол одоо хамраа баг угаагаад хэвшсэн байна. Хоолойгоо зайлаад баг хэвшсэн байна. Баг бидрээ гараа байнга угаадаг. Баг бидрээс хилэлтгүйгээр одоо энэ дэглэм чинь ковид үеэс аюул сайжирсан. Одоо ч гэсэн хэрэглээд хэвшсэн энэ талаараа ард түмэн бол ерөөс аюул сайн мэдлэгтэй байгаа. Тэгэхээр яг мэдлэг дотроо бас өнөөдөр эмчээ хэлж байгаа тийм ямар үед яаж хэрэглэх үү гэдэг таны мэдлэг дээр ахаад жоохон илүү хэрэг болохоор зүйлүүдийг өнөөдөр бас давхар хэлж байгаа. За тэгээ бит хоёрын яриа л үндсэндээ ингээд баг дуусч जैन. Тэгэхээр яг төгсгөлд нь асралт мэд имлэгийн тусламж үйлчлэгээний давуу талын талаар хууль яриагаа дуусгах гэж бодож байна. Миний яг харж байгаагаар бол эрт илрүүлэг ийгдэж байгаа тийм. Эрт илрүүлэг бол таны хувьд 5 жилийн одоо хугацаанд эрүүл мэндийн даатгалаа төлсөн тохиолдолд ямар ч асуудалгүй үзүүлэх боломжтой. Харин л харалцахгүй үзэж байгаа гэж ойлгосон. За манай асралт мэд эмнэлгийн хувьд бол үйл ажиллагааны чиг нь болохоор 3 дугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. За тэгээд чих хамар хоолойны хувьд болохоор
ерөнхийдөө давуу тал нь юу вэ гэхээр улсын эмнэлэг хийгдэж байгаа. Ерөнхийдөө улсын эмнэлгүүдээр хийгдэж байгаа бүхэл төрлийн хагалгаа болон манай эмнэлэг дээр хийгдэж байна. Онцлогоонууд бүгд хийгдэж байна. За сонсголын бүх үйл ажиллагаа хийгдэж байна. Одоо сонсгол шалгах бүх аппаратууд байна. Аудиометр, SSR, за дээрэс нь тимпанометр байна. За дээрэс нь няран скрининг хийгдэж байна. За тэгээд ийм олон зөвхөн сонсгол гэхэд ийм олон шинжилгээнүүд манай одоо эмнэлэг дээр бас хийгдэж байна. За тэгээд бүх чихний хагалгаанууд, хамрын хагалгаанууд, хоолойны махны хагалгаа, хүүхдийн нармайн гүйлс авах хагалгаа бүгдээрээ эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлөлтөөр бас манай эмнэлэг дээр бас хийгдэж байгаа нь давуу талтай. За харьяал харгалзахгүй сүүлийн 5 жил эрүүл мэндийн даатгалаар төрөлдсөн байх юм бол одоо эрт хэлбэрлэгт орж болох нэ. За нэгдүгээр, хоёрдугаарт нь манайхтай нөгөө хавдрын тасагтай хавдрын болон хөнгөвчлөх хэмжлэгээний тасаг ажилладаг. За тэгээ хөнгөвчлөх хэмжлэгээд одоо янз бүрийн одоо шаардлагатай энэ хүмүүс маань бас хэвдэг газар олддоггүй шүү дээ. Тэгэхээр яах нь вэ? Манай эмнэлэгтээс бас хөнгөвчлөх хэмжлэгээний хийлгэж болох нэ. За хоёрдугаарт нь болохоор гуравдугаарт нь болохоор манай эмнэлэг хүүхдийн эмч нартай хүүхд хэвдүүлэн эмчлүүлдэг. За бид нар амьсгалын дээд замын халдварын үед ч гэсэндээ хүүхдэд үзүүлэх хүүхдийн эмч олддгоо, хүүхдэд хэвдүүлэх газар олддгоо, бүх эмнэлэг дүүрсэн, ялангуяа яг ханы томооны дэгдэлтийн үед хүүхд ч аягүй асуудалтай шүү дээ. Тэгэхээр манайх яах нь хүүхд хэвдүүлэн эмчлэнэ, хүүхдийн эмчтэй тийм одоо хүүхдийн тусламжийг бол бас цогцоор нь үзүүлж байгаа. Би нодлоо охиноо яг хатгаа хүрээ тэгээд эмнэлэгт хэвдүүлээ 5 хоног гаргаж ирсэн. Тэгээд надад бол ямар ч тусламж үйлчлэгээ хүүхдийн тасгийн явд бол их таалагдсан тухай. Тэгээд хүүхдийн эмч хоёр эмчтэй тэгээд амбулаторийн үйлчлэгээ хийн, хэвдүүлэн эмчлэн, за өдрийн эмчилгээтэй гэх тийм ерөнхийдөө эмчилгээний үйлчлэгийг маань ерөнхийдөө цогцоороо явагддаг. Бас өдрийн эмчилгээ дээр хийлгэж болох нь. За ийм. За дөрөвдүгээрт нь болохоор давуу талаар яриад байна шүү дээ. Дөрөвдүгээрт нь болохоор манайх хамгийн сүүлийн үеийн эмраатай. Бүтэн биеийн эмраа хийгдэж байна. За тэгээд айхтар очр гэж байхгүй хүчээд одоо цагаа аваад эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлүүлээд одоо өдөр сонирхолтойгоо шинжилгээнд орж болж байна, хэвтэн эмчлүүлж бас болж байна. Ийм давуу талуудтай байна манай эмнэлэг. Эмрагийн хувьд бол их давуу талтай байгаа. Тэгээ ер нь бол баг өөр эмнэлэгт байхгүй хэмжээний тийм сүүлийн тоног төхөөрөмж байгаа гэж би харсан. Тэгээд компьютер томограф бас байгаа тийм. Компьютер томограф эмраа. Бүхэл тусламж үйлчилгээр нь байгаа. Бүхэл тусламж үйлчилгээ байгаа. Тэгээ эрүүл мэндийн даатгалаараа бас хийгдэж байгаа. Тухайн хүн очир дарааллын хувьд их таалагдсан байхгүй. Тухайн хүн өглөө шинжилгээ өгөхөд өөрийгөө бэлдэж ирээд үзүүлээд эмчтэй үзүүлээд шинжилгээнүүдээ хийлгээд яг амбулатороор үзүүлж байгаагийн хувьд бол нэг одоо 3-аас 4 цагийн дараа ч юм уу маш урдан хариу гарчиж байгаа. Тэгээ эмчтэрээ ороод эмчилгээгээ бичүүлээд явах бүрэн боломж байгаа юм билэ. Тэгээд томографийн хувьд бол бас орой 8 цаг хүртэл ажиллаж байгаа гэж би харсан. Тэгээд энэ дээр бас яг одоо аавыгаа сайн авчир тусламж үйлчлэгээ би одоо өчигдөр эмнэлэг дээр бас нэлээд яваад эмнэлэгтэй бас танилцсан. Яг хэлжээ үйлчлүүлэгч яг хүн дагуулж явж байгаа өөрөө үйлчлүүлсэний хувьд бас хэлэхэд бол энэ цаг хугацааг хэмнэж байгаа нэг таалагдаад байгаа юм л дээ. Тэгэхээр яг тухайн хүн өдөртөө ингээд одоо тусламж үйлчлэгээ аваад сэтгэл ханаад явчихна гэдэг чинь бол их том давуу тал байж байгаа. Тэгээ эрүүл мэндийн даатгал гол нь бүх тусламж үйлчлэгээнд бол байгаа. Эрүүл мэндийн даатгал бүх тусламж үйлчлэгээнд байдаг. За тэгэхээр манайхыг зорин үйлчлүүлээрэ. За тэгэхээр өнөөдөр бид бүхний дугаар бол яг одоо чих хамар хоолой тал руугаа тий хамрын тасалбчийн морилт гэдэг бид нар бол нийт одоо хүмүүс амын бараг 80% нь байдаг энэ өндөр одоо тохиолдол кейсийн талаар өнөөдөр энэ сэдвийн тухай бол ярилцаад маш одоо туршлагатай ер нь бол олон жилийн туршлагатай одоо эмч тэ бас өнөөдрийн дугаар та бүхэнд сүрлээ. Тэгээ гол нь бас өнөөдрийн тусламж одоо энэ подкастыг танд хүрэхэд бас ивент итгэгчийн бас спонсор тусламжийн одоо үр дүнд бол хүрж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. За энд нэгдүгürt гэвэл Асралт мед имлэг бол манай энэ дугаарыг бол ивент итгэгчээр бол эрүүл мэндийг дэмжиж оролцож байна. Тэгээ Асралт мед имлэгийн хувьд бол яг Алтай хотхны ертөнцийн зүгээр баруун талд нь байж байгаа одоо имлэг байгаа маш том имлэг. Тэгээд таныг бол одоо хаанаас ч ирсэн эрүүл мэндийн даатгал асуудалгүй байх юм бол та бол эрүүл мэндийн даатгалтай хэрвээ даатгалын асуудалтай байх юм бол хурж ирээд одоо эрт дэлгэрүүлэгт орохдоо ч гэсэн маш хурдан одоо заавраар нь төлөөд бас үйлчлэгийг авах бүрэн боломжтой байгаа гэдгийг бол манайхаа ойлгох хэрэгтэй. Эрт дэлгэрүүлэгтээ бол манайхан бол заавал хамрагдаарай.
очир дараал ямар нэгэн асуудал байхгүйгээр асралт мэд эмнэлгийг зориорой гэж хэлэх байна. Тэгээ маш олон тусламж үйлчилгээ баг хамт олон тий одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй хамт олон бол танд тусламж үйлчилгээ үзүүлсээр байна. Үзүүлэхээр одоо ингэж бэлэн байгаа гэдгийг бол энд хэлэхэд бол таатай байна. За дараа нь бол Nishikawa брэнд бол хамтарч ажиллаж байгаа. Энэ бол одоо 460 жилийн түүхтэй орд ирний тэр бидний 5 тухтай нойрсоход бол тэр байдлыг хангаж өгөх тэр орд ирний эрүүл мэндийн хэрэгслийн брэнд бол хамтарч ажиллаж байна. Тэгээд өнөөдрийн дугаар бол бас танд ингээд хүрээд хэрвээ таалагдсан бол доор нь бас комент хийгээрэй, лайк дараарай. За гол нь манай сувгтаа subscribe дараад энэ зөвлөгөөг бас хэрэгтэй хүмүүст хүрэхэд бол share хийгээд өгөөрэй. Тэгээд дараагийн чухал подкастаар иргэн уулзлаа. Баяртай. 歌います。肩こり気味なら肩楽ね。目覚めが違うの肩楽ね。私の名前は肩楽ね。一緒に進める健康枕西川